Сайн байцгаана уу үзэгчдээ. Манай өнөөдрийн дугаарт Монгол Улсын их сургуулийн профессор, Монгол Улсын гавьяат багш Шари бүү хүрэлцээрсэн юм аа. Тэгээ бид зочинтойгоо өнөөдөр монголчууд бидний одоо сэтгэл зүйн онцлог болоод нийгмийн өөрчлөлт, шинжилэлт, за төр засгийн тулгамдж байгаа асуудлууд, ер нь монгол хүний сэтгэл зүйн онцлог гэдэг олон сонирхолтой сэдвүүдээр яриа өрнүүлэх болно. Тэгээ урилгыг мань хүрэлцэн одоо хүлээн авч хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Өдрийн мэнд хүргье. За тэгэхээр өнөөдөр морин жилийн тэгээ морин жил гэдэгт монголчуудад ер нь одоо ээлтэй гэж үздэг монгол хүнийг моргүүгээр төсөөлөх юм биш. Одоо л энэ машин гэж нэг юм болдог болсноос биш. Монгол хүн морь хоёроор бол ер нь морь хүн нохоогоор одоо хоорондоо их ойрхон юм. Хүн ч мороо унаад нохоогоо дагуулад андаа явдаг юм уу? Аль эсвэл одоо хонь малдаа явдаг. Тэгээд монголчууд нэг дэлхийн талыг эзлэхдээ морьтой байсан болохоос биш мотортой яваагүй маа. Олон жил амьдарч олон одоо шавтай болж олон газар бригадын баг сургуулиас Монгол Улсын их сургууль хүртэл би бүх салбарт нь ажилласан. Багангийн багш байлаа, дунд сургуулийн багш байлаа. ТМС-ийн одоо эрхлэгч байлаа, техникумын захирал байлаа. Дээд боловсролын яамд мэрэгжилтэн байж үзлээ. Гадаадд сурч байгаа монголчуудын орчуулагч байж үзсэн. Тэгээд сүүлийн олон жил Монгол Улсын их сургуульд багшилж байгаа учраас энэ системийг маш сайн мэднэ. Ста гарын 10 шиг алган дээр тавьсан юм шиг харж идэг. Ийм л хүн. Тэгээд нөгөө тэгвэр би олон жил өдий болноос наслахтаа бас чамгүй олон оомс хэлээсэн байлгүй те. Тэгээ амьдралын салхи шуурганд бас нэлээд нүдүүллээ. Тэгээд хүн тех тусмаа хүн ухааждаг. Харамсалтай нь нэг их одоо мэдлэгтэй чадвартай даа биш. Амьдралын агууг туршлагатай болоод ирсэн хүн тамирын дууссан байдаг. Хүч тамир гэж юм чинь хэмжээтэй хэрэгэлдэг. Тэгэхээр одоо яах ёстой вэ гэхээр зэрэг өнөөгийн мэдлэгтэй боловсралтай хэлтэй ийм залуучуудын хүчин дээр ахмад үеийнхэн туршлага хоёрыг нийлүүлвэл альва улс альва асуудлыг шийдвэрлэхэд их амархан ач холбогдолтой байх ёстой юм байна. Тэгэхгүй эмээлийн бүрэг шиг бие биенийг хизээж харахгүй хоёр тишээ харж чад хэрэлдээл танаа нам манаа нам танаахан манаахан гэл гинтэл одоо нэг юм сонин одоо тогтолцоороо бид нар ороод 35 жил боллоо. Тэгээд энэ эвлэрч өгдөг. Энэ л их харамсалтай надад санагддаг юм. Тэгээд нэг л нутаг дээр төрсөн, нэг л нутаг дээр дуусна, нэг л нутгийнхаа төлөө, нэг л их орныхаа төлөө, нэг л Монголын төлөө бид нар зүтгэнэ явна амьдрнаа. Тэгээд энэ үндэ их учир холбогдолтой байж ухаанаа зарж тэг нэгэн зүгт явах ёстой болохоос биш хоёр тишээ одоо ингээд хүчээ тарамдуулаад ингээд бие бинийгээ чангаагаад ингээд байвал явахгүй нэ гэдгийг бид нэр харлаа үзлээ. Зөвхөн үнэн гэж байна уу гэдэг асуудлыг л би их бодод юм. Яг үнэн гэж юм хэлнэх юм байдгүй маа. Угаасаа цэвэр алт гэж юм байдгүй гэж нөгөө цэвэр юм тунмал юм тунгаамал юм гэж байдгүй юм. Заавал хичнээн сайхан одоо сайжруулаач гэсэн тэнд ямар нэгэн хэмжээгээр холц байдаг юм. Тэрүүнтэй адилхан хүний амьдралын мөн чанар бол үнэнд оршиж явах ёстой гэж хэлдэг боловч үнэн байхгүй байна. Үнэн байсан цаг бас бий байх. Бас байх цагч бас ирэх байх гэж боддог юм. Өнөөдөр бол үнэн хэтэрхийх алдагдчихэ. Хідүүд хэн яагаад алдчихсан юм? Хааш нь алдсан юм гэдэгт л бид хариулж явах ёстой. Тэрнийг ирж явах ёстой. Тэрний гаргалгааг олж явах ёстой гэж бодож байна. Би бол ингэж боддtiin. Багшин бол их онцлогтой, сонин хувь заяатай, олон хүний оюун санааг тэлж мэлмийг нээж өгдөг юм ач буянтай. Хүн төрөлхтний төвхөнд хамгийн эртний мэрэгжил багш байдаг. Бүх хүн багштай. За бидэд байдаг л гэж одоо үздэг одоо шийдвэл
бурхан багш гэж ярих юм бол багштай л байсан байна. Ямар санд нь бурхан гэдэг тэр бүр сүрттэй бидний их шүтдэг юм нэрнийхээ хардал багш гэдэг нэрийг залгасан байна. Гэтэл бурхан эмч, бурхан жолооч гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр багш гэдэг үг эртний бөгөөд хүн төрлөختний хамгийн ховор тэгээ нандин хадгалж байдаг ийм одоо мэрэгжлийн ийм ажил юм байна гэж ингэж ойлгодог. За тэгэхэд ямар ч хүүхэд ямар ч өндөр албан тушаалд очсон бай одоо баг дэлхийг эзэлсэн мундаг хүн болсон ч бай. Ямар алдарга уяанд хүрсэн байсан ч гэсэн багштайгаа уулзах шилээ маажаад багшаа гэдэл ингээд уулздаг нь ховорхон. Тэгээд багш гэдэг сургуулийг төгсөөд тэр үнэлгийг авсан тэр өдрөөс эхлээд нэрийнхээ ардал тэр багшаа гэж насан туршдаа дууддаг учраас энэ сайхан мэрэгжилтэй. Та одоо ингээд багшилж ихсэн цагаасаа өнөөдөр хүртэл Монгол Улсын их сургуульд багшилсаар л байна. Энэ олон жилийн урт хугацаанд ер нь монголчуудын сурч боловсроод мэдлэгэнд хилээд өөрчлөлт орж байгаа зүйл яг юу ажиглагдж байна ер нь. Одоо тэр цагаас өнөөдрийн цагийн оюутнуудын бас ялгааг хэлж өгөөч. Тэгэхээр аливаа юм хувьсаж өөрчлөгдөх ёстой, хөгжиж явах ёстой. Элдэ. Тэр нь дэлхийн нийтийн болон олон одоо улс төмнүүдийн болон шинжлэх ухааны тэр зам мөрөөр бас өөрчлөгдөж сайжирч ингэж явах ёстой. Энэ бусдаас сурахгүйгээр ганцаараа одоо сурдаг юм орон тийм шинжлэх ухаан гэж байхгүй л энэ чинь бусдын олон төмний одоо оюун санааны бүтээлийн үр дүн байдаг шүү дээ. Тэр үнтэй адилхан сургалт гэдэг бол үе үедээ л хэрэгтэй байсан, үүргөө биелүүлсэн. Гэхдээ энэ боловсрол гэж юм хитрхийг тоглож болдгоо юм гэдгийг сая энэ 30 хэдэн жил харлаа. Уламжлалаас нь бол олон жил тогтчихсон энэ уламжлал сурах хүчийг сурган хүмүүжүүлэх ухаан тэр хүүхдэд хүмүүжүүлж сургаж ирсэн энэ агуу одоо юмыг бүр тэр одоо эртнийхээ юмнаас өсвөлээд өнөө хүртэл гэрийн сургууль, дэгтэй сургууль, багш одоо шавийн сургууль, тэгээд танкимын сургууль, гээ шинжлэх ухааны сургуульд болтол нь одоо хөгжсөн энэ түүхийг бид нар бас анхаарч авах юм авах гэхий ухаанаар явах ёстой юм аа. Гэнтэл одоо нэг тийм нөгөө уулын бугыг хараад унсан одоо морион голов гэдэг шиг гинт 1990 онд бид нар хамаг юмыг таягдан хаяж энэ тентхийн одоо хачин юм руу хариж орсон энэ дотроос боловсрал эрүүл мэнд хоёрыг тоглож болдгоо юм гэдгийг мэдчих хэрэгтэй. 5 давхар хазгаа баашин барьж болно. Нураагаад 20 давхар их зүй баашин барьж болдгийг. Тэр үн шиг амарх юм байхгүй. 5 жил, 10 жил, 30 жил боловсрлоороо тоглолцохын зэрэг сүүлдээ нэг үеийг хэдэн үеийг ингээд хийчих. Энэ бол их харамсалтай. Тэгэхээр бид нар ямар ч их олон хөтөлбөр гадны тэндээс авчирж нутгшуулах гэж одоо оролдов тэр нь одоо үр дүнтэй байсан уу яасан. Тэгээд л одоо тийм чимийг сургана, эм чимийг болиулна, тэгин чингэн гээл 6 настай хүүхдийг яах гэж авчирж байгаа юм. Хин энийг энэ хаанаас авчирсан юм зээлдсэн юм. Бид миний үеийнхэн нэг хэсэг одоо үеэрээ бид 8 настай сургууль суусан. 8 настай хүүхд чинь ядаж нэг хурдан морь нэг жил унчихсан байдаг байхгүй юу? Тэ? Хурдан морьны нурундаар яваад бас нэг ямар ч гэсэн нэг номхон моринд мордуулчаад шиг хурганы завсраар өгүүлж одоо нэг ойрхон байгаа хонь малаа туугаад ирэх дайны байдаг байхгүй дээ. Одооны 6 настай хүүхд чи ямар юм дөрөөндөө хөрөхчгүй морин дээр тогтохчгүй юмнуудыг эцэг ихээс салгаад тэгээ төв газар авчираад ямар юм тэр энэ хамгийн нэгдэх алдаа энэ байсан. Одоо болох хэрэгтэй. Дараа нь 12 жилийн сургалт гэж одоо юм агуулгагүй юм руу орсон. Тэгэхэд яд одоо шилбэл 10, 11, 12 дугаар ангид үзэх хичээл байна уу? Байхгүй юм. Яг одоо харахад байхгүй баг ш. Байхгүй зүгээр нэг давтлага. Тэгээд нөгөө хүүхдүүд нь тэнд л өдрийг өнгөрөөдөг нэг тийм төр саат болох газар хичээлдээ явсан очоод юугаа хийж яах вэ хийхгүй юу хамаалга. Би зүгээр одоо боловсролын бүхэл салбарыг мэдхийн хувьд энд би шүүмжилтэй ханддаг юм. Хэрвээ 6 настай хүүхдийг болиулчихвол ямар их олон багшийн цалин олон одоо цаана нь
одоо хөтөлбөр сурах бичиг тэгэл нөгөө ямар юм байдгийг гэрийн асуудал тий хөдөө орон нутгийн хүмүүс бол байнга юм хэмнэх болцоотой. Тийм ээ. Дараа нь 12 жил болгож явах ямар хэрэгтэй. За бүр болдгүй юм хэд 11 жил болгоод дуусгах хэрэгтэй шүү дээ. Тэгэд энэ хооронд чинь өчнөн одоо шал тийм хайрын цаг болж үрж шүү дээ. Тэгээ 12 дугаар ангийн хүүхд өнөөгийн хүүхдүүдэд хүн чинь нэг үйлдвэрийн бүтээгдэхүүн биш шүү дээ ерөөсөө. Тэ? Хүн бол нэг тусал юм. Дахиад тэр хүний дахин үйлдвэрлэх болцоо байна. Зүгээр зургийг зурж болно, баримлыг барьж болох байна. Гэтэл яг ижил хийм биш учраас тэр хүнд оюун санааны хувьд, чадварын хувьд одоо ав ясны хувьд хүмүүс ч өөр шүү дээ. Тэгэхээр сүмийн 12 дугаар төгсгдөг ийм балай тогтолцоо хаа байна гэж. Одоо бол хүчээр 12 дугаар ингээд бүгдээрээ төгсөж байна. Энэ боловсролын систем ер нь хаанаас авчираад хаанаас ийм дампуу юм авчирдаг байна. Тэгэхээр хүнийг би хэлж штэ. Зөвхөн мах шиг, гурил шиг дугаарлаж болохгүй л дээ. Гэхдээ хүний чадвар одоо юм чинь хэмжээ гэж байна шүү дээ. Бидний үед яадаг байсан. 7 дугаар анги 90-д бол одоо хүний эрхийн нэгдсэн конвенц гэж байдаг юм. Тэр конвенцийн 26 дугаар зүйл. Монголын үндсэн хуулийн 13 дугаар зүйл хүний эрх гэж их том бүлэг байгаа. Тэр дотор хүүхэд заавал бага сургуулийн боловсрол эзэмсэн байх ёстой. Дунд сургууль хүртэл суралцж болно. Энэ нь үнэгүй байх ёстой. Үн төлбөргүй байх ёстой гэсэн бүр юм хүн төрлөختөн тэрнийг мэдчихэж манай хууль тийм. Гэтэл хуулийн хажуудуулж өнөөдөр хувийн сургуулиуд яаж юм? Хармангаараа байгуул хүний мүлжилгийн систем явагдаж штеп чинь. Яг үнэ. Тэгээ энэ чинь ялгаа гарч байгаа. Тэнд нь багшийн ялгаа, байгууллагын ялгаа, цаашлаа зиндааны хүүхдийн эцэг эхийн дотор юу гэж нэг л одоо тэндэл байвал мундгийн болох юм. Тэгж одоо байдгийм гэж. Энэ яадаг эзэн улсын хөрөнгөтэй мөнгөтэй болсон улсуудын одоо очдог хүүхдэн тэнд сурдаг. Тэргээр одоо өмссөн зөөсөн үзэж байгаа харж байгаа юмараа ялгуурлагддаг. Тэгээ тэнд хүн болох гिचэл заадгүй байх өдөр хувийн сургуульд чинь. Жишээлбэл одоо тэр нэг ав яасын хөгжүүлдэг өгүүлжүүд хүн ер нь ямар байх хэвээр юм хин зэрэг хүүхэд хоёр юмыг заавал сурсан байх хэвээр. Тэр нь хоолоо хийж чаддаг байх хэрэгтэй. Өөртөө таарсан юм аа. Дараа нь онгорхоо цорхоо хамаа байхгүй. Хувцаа угаагаад тэгээд эндүүдээд тэгээ нөхөөд бол чадвал одоо тэрнийг эсгээд оёод гинжин наад захын амьдралын хэрэгцээтэй ийм юмнуудыг хийгээ сурчих хэрэгтэй байдаг байхгүй. Гэтэл дэндүү тэнгэрийн юм нэг компьютер одоо сүүлдээ юу хиймэл оюу ухаан ийм сони юмруу одоо нисэж ингэж очиж тэгэл хэл үнсэн хэлээ мэдэхгүйгээр гадаад хэл сураад яах юм бэ? Тийм үү? Тийм шүү дээ. Хэрээний дуу хэрээ хөхөө болж дуурах гэж байгаа л ийм л одоо инээдтэй байгаа байхгүй юм чинь. Бүх ард түмнээ сонгогдсон нэг ерөнхийлөгч гэдэг хүн эрх мэдэл нь нөгөө ардчилсан үзэл санаанаас ухраад байна шүү дээ, тийм ээ. Энэ дээр та нэг тайлбар хэлээч. Тийм. Тэгэхээр одоо жишээлбэл тодорхой хувь улс төрч одоо хөрвс өөх гэдэг ерөнхийлөгчийн тухай бид нар энд яриаггүй. Тийм. Бид нар институт гэдэг утгаар нэг аваад үзэх юм бол бүх ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч гэдэг бол өөрөө бас ямар үн цэнтэй институт вэ гэд бид нар дахиад үндсэн хуулийнхаа одоо 33 дугаар зүйлийг харах юм бол ерөнхийлөгчийн бүрэн эрх гэдэг ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах зүйлүүд гэх юм бол нэгдүгээр тэр хүн Монгол улсын зэвсэг түвшний ерөнхий командлагч. Хоёрдугаарт энэ хүн Монгол улсын гадаад бодлогыг зангиддаг хүн. Элчин сайд нарыг томилж байна. Дээр нь бол одоо бусад улсаас Монгол улсад суух бүрэн эрхт элчин сайд нарыг бас хүлээн авч итгэмжлэгч ухчийг нь одоо гартаа авдаг. Гадаад бодлогоо тодорхойлдог. Тэгэхээр одоо жишээлбэл аль ч улсын хамгийн хоёр том одоо тусгаар тогтнолтой холбоотой хоёр том асуудал бол Батлан хамгаалах болон гадаад бодлого энэ тухайн улсын тухайн үндэстний одоо үндэсний аюулгүй байдлыг хариуцдаг хамгийн гол асуудал байдаг учраас энэ хүн маань өөрөө бас төрийн тэргүүний хувьар үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж байгаа. Тэгэхээр ийм том эрх мэдэл бүхий институцийг бид нар тэгээд тэр нь
дээрэс нь бүх ард түмнээс сонгогддог ийм хүнийг энэ институцийг бол бид нар бас уучлаарай, та бол эрх мэдлээсээ хэтрүүлээд ингээд янз бүрийн хувь санаачлаад энэ шүү гэж бас хэлэх тийм бололцоо бол манай үндсэн хуулиар өөрөө байж болохгүй болчиход байна. Тэгэхээр энэ маргаан биш те одоо нэг эрх мэдлийн тэмцэл болж хувираад байна. За магадгүй 2000 онд нэг улс төрч өнөөдрийн сонинд өгсөн ярилцлагаас нь би уншихгүй юу. Ер нь бол энэ 92 онд байгуулагдсан үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн, шавхагдаж дууссан, одоо бүрэн шинжлэхдэх ёстой. Энэ институт хоорондын маргаан байгаа цагт эрх мэдлийн тулаан байгаа цагт Монгол улсад хөгжил ирэхгүй гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр та энэтэй санал нийлэхгүй. Одоо бид нар жирийн иргэд биднэрт юу гэж буугаад байна гэхээр яг тэгээд байна л та. Тэгэд ингээд ерөнхийлөгч маш их эрх мэдэлтэй гэдэг таны саяны жишээнүүдээс би ойлгоод авчлаа бид нар. Гэтэл нөгөө гүйцэтгэх засаглалын эрх мэдэл чинь ажиллаа хийгээд бас хариуцлага тооцох гэхээр хязгаарлалтанд хоригонд ороод идэг ч гэдэм үү те. Нөгөө хууль тогтоогч улсын их хурлын маань болохоор зэрэг бас одоо бүр чадамжгүй болж хувираад байх жишээний болцоод харагдаад байна л та. Тэгэхээр энэ гол энэ нюанс буюу тайлбарлалт биднэрт ер нь чухал байна. Энэ хямрал хизээ зогсох юм бэ? Хизээ Монгол улс хөгжил рүү очих юм гэхээр үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж ийм логикээр очиод байгаа байхгүй. Та энэ дээр санал байлаач. Тий. Ер нь үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал бол аль ч улс оронд бол байнга тохиолддог зүйл. Одоо жишээлбэл 250 жилийн түүхтэй Америк нэгдсэн улсын одоо түүхийн замналыг харах юм бол үндсэн хуулиндаа гэтэл бол одоо 200 гаруй жилийн түүхтэй энэ үндсэн хуулинд бол маш цөөхөн удаа гар хүрсэн байдал ашиглагддаг. Гэтэл одоо яг манайх шиг ингээ пост коммунист орнуудаас аваад үзэх юм бол өнөөдөр энэ үндсэн хуулиндаа гар хүрэх ёстой одоо бид нар хангалттай хугацаа өнгөрлөө гэдэг асуудлыг Польшийн ерөнхийлөгчийн зүгээс маш их сүүлийн үед тавьж байгаа. Манайд ч гэсэн одоо ингээд үндсэн хуулиа бид нар ингээ харах юм бол би одоо өөрөө их хурлын гишүүн 1996-аас 2000 онд ажиллаж байхад бол бид нар анх удаага үндсэн хуулиндаа гар хүрсэн. 1999 оны 12 сарын 14-нд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Нөгөө Дортхын 7 гэдэг алдартай нэртэй. Тэгээ тэр үндсэн хуулиндаа гар хүрсэн явдал юутай холбоотой байсан бэ гэхээр одоо 1992 оны анхны их хурлын улсын хурал нөгөө нэг шинэ үндсэн хуулиараа байгуулагдсан шинэ парламент тэр одоо бид нар ч хоёр танхимтай ардын хурал улсын баг хурал гэж байсан энэ хоёр танхимтай парламентаа шинэ үндсэн хуулиараа үгүй хийгээд нэг танхимтай 76 гишүүнтэй парламентыг бий болгосон. За ингээд 92-оос 96 оны улсын хурал гэхэд бол үндсэндээ одоо нэг намын өөрөөр хэлбэл 70 гишүүн нь Монгол ардын намын 6 гишүүн нь бол одоо арчсан хүчний ийм одоо парламент бүрдсэн шүү дээ. Тэгээд 1996-аас 2000 онд бол нөгөө манай одоо нэг засаглалын хувь заяаг нэг бурхнаас нэг цаанаасаа үгүй та нар нэг ингээд нэг одоо үзэлтэй гэсэн шиг нэг тийм маш их сонин тохиолдлууд гаргаад ирээд идэв. Тэгэхээр 96 оны сонгуулиар яасан бэ гэхээр одоо Монголын үндэсний арчсан нам, Монголын социал-демократ нам, тэгээд ногооны нам, Монголын шашинтны нам гэдэг 4 намын эвсэл, арчсан холбоо эвсэл 50 судал авсан. 51 биш, 49 биш. Яг 50. Монгол ардын нам одоо тэр үеийн махан тийм ээ 25 судал авсан. Тэгээд тэр 25 судал нь бол нэг 30 судал биш те эсвэл 20 судал биш яг 25. Тэгээд 50 25 гээд нэг Монголын уламжлалын намаас дашбалбар нэг судал авсан байгаа байхгүй. За тэгсэн чинь их сонирхолтой үйл явдал болж байгаа юм л да. 96 оны 7 сарын 18-ны өдөр одоо улсын хурал гишүүд тангарага өргөөд шинэ одоо үйл ажиллагаанд орж байгаа шинэ их хурал. Тэгсэн Монгол ардын нам тэр үед нөгөө нэг л улсын хурал бол их хурлын даргатай байна, их хурлын нэг дэд даргатай байна л гэсэн тийм үндсэн хуулиндаа тийм заалттай байсан. Гэтэл яг одоо тэр нөгөө эвслээс гончигдорж буюу социал-демократ намын дарга улсын их хурал болно. Үндэсний арчсан нам бол ерөнхий сайд аавна. Элбэгдорж
ерөнхий ардсан намын даргын мөртлөө тэр үед ерөнхий сайд болоогүй. Тэр хүн бол их хурлын дэд дарга болно. Их сайхан ардсан намаас ерөнхий сайд болно гэсэн ингээд бид нар одоо тохиролцоонуудаа хийцэн байжгаад ингээд засаг их хурл хоёр байгуулагдаж ирсэн чинь Монгол ардын нам үгүй ээ. Бид нар 25 суудал авсан одоо цөөнх сөрөг хүчин дэд дарга авнаа гэсэн. За бид нар мэдээж хэрэг өгөхгүй ээ. Гэтэл тэр үеийн үндсэн хууль нь 51 хүн баймаач их хурлын чуулган эрсдэл болох тийм байдалтай байсан. Тийм бай сонирхолтой. Гэтэл 50 болчиход байдаг. 50 болчихсон. Тэгээд Монгол ардын нам гээд одоо жасраагаа тэргүүтээ багванд ерөнхийлөгч байгаагүй тэр үед их хурлын гишүүн байсан. За бүгдээр ингээ 25-уулаа хуралдан хаяад тангараг өргөснөө дараа шууд хуралдан хаяад гарч байгаа. Тэгсэн бид нар хуралдах гээд нөгөө их хурлынхаа дэд даргыг томилох гээд хуралдах гэсэн 50 дашбалбар гишүүнийг дашбалбараа суугаач. Дашбалбар гишүүн 50 дээр нэмэх нэг болоод чуулганыг эрсдэлтэй болох уугүй юу гэд сууж итал Монгол ардын намынхан дашбалбараа гараач. Тэгээд нөгөө үнийг чинь ингээд яг хоёр хаалганы хоёр талаас нь ингээд хоёр гараас нь чангааж байгаа байхгүй бид нар гуйгаад чуулганыг эрсдэлтэй болгооч гэд. За тэгээд энэ бүх байдлыг би яагаад хэлж байгаа вэ гэхээр ер нь яагаад тэр үед 1999 оны тэр 12 сарын 24-нд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн юм бэ гэхээр манай үндсэн хууль хэрв гэдэг одоо жишээлбэл холбооны бүгд найрамдах Герман улсын үндсэн хуулийг одоо манай улс төрийн боловсролын академиас 95 онд орчуулж ирсэн. Одоо Конрад Аденауэрийн өөрийнх нь яг бичиж ирсэн энэ үндсэн хууль бол тэр чигээр хэрв гэдэг үг байдаг байхгүй. Ifтэй хэрв ингээд чуулган эрсцгүй болчвол яах вэ? Хэрв ерөнхий сайдаа томилж чадахгүй бол яах вэ? Хэрв төсөө баталж чадахгүй бол яах вэ? Дандаа дараагийн гаргалгааг. Тий. Одоо жишээлбэл өнөөгийн одоо Монгол ардын нам 68 30 38 болчихвол яах вэ? Хэрв их хурлын дарга нам бус байх ёстой бол яах вэ? Ч гэдэг юм ингээд бүх гаргалгаанууд нь байдаг. Гэтэл манай үндсэн хуулинд бол тэр нөгөө нэг чуулганыг ер нь яагаад одоо манай энэ 96-аас 2000 онд 4 засаг солигдсон яагаад энэ их одоо асар их тийм бужигнаан болж исэн энэ бүх юмыг ингээ харах юм бол тэр чигээрээ нөгөө үндсэн хуулийн гарц гаргалгаанууд нь заагдаггүй. Тэр үеийн үндсэн хуулийг бас магадгүй бид нар нөгөө их тийм ерөнхий нөгөө түрүүний нөгөө хэлжсэн нөгөө боловсруулж авах үедээ бол биднэрт тийм мэдлэгч байгаагүй, мэдээлэл хомс байсан. За тэгээд тийм туршлагач байгаагүй. Бид нар бол үндсэндээ одоо ингээл Францын загвар, Америкийн загвар, Японы загвар, Германы загвар юм байна. Аль одоо хамгийн шилдэг сайн зүйлүүдийг энэ үндсэн хуулинд авч шингээх үү гэж л ярьж боловсруулж хийжсэн болохоос биш. Яг үндсэн одоо жишээлбэл энэ Францаас авсан одоо энэ коммун гэдэг энэ орон нутгийн засаг захиргааны энэ зүйл чинь манай Монгол зохицох юм уу? Манай Монголын амьдралд эн чинь ингээд одоо юу гэдгийг хэр уялдаа сууж өгөх юм. Одоо тэр нэг сайхан Франц сарнаа авчаал Монголын хөрсөнд суулгалаа нөгөөх нь сууж чадахгүй л яах. Тэгээ манай одоо ийм нүүдлийн одоо тэр иргэншлийн менталитет ийм хүмүүстэй. Дээрэс нь бид нар одоо орон нутагтаа бол их цөөхүлээ. Бүгд одоо ингээд ярих юм бол ахын дүүс болчдөг тий. Эсвэл нэг ангийнх нь, нэг төгсөлтийнх нь, нэг сумынхан, нэг сургуулийнхан энэ төр гэл нэг одоо цэрэгт аль пааж исэн ч гэдэг юм уу. Тэгээд ингээд явсаар хагаад эсвэл худ ураг болчдөг. Тэгээ бүл цөөтэй айл, бүл ихтэй айл, дээрэс нь бид нар ч одоо ямар хүмүүсийг одоо орон нутагтаа сунгах вэ гэдэг ингээд би одоо орон нутгийн сэдвийг ч гэсэн дараа нь ярина л та энэ үндсэн хуультай холбоотой. Тэгэхээр зүгээр бидний одоо жишээлбэл саяын тэр нэг 7 үндсэн хуулинд оруулсан 7 нэмэлт өөрчлөлт бол одоо дор хаяал тэр чуулганы эрсдэлтэй холбоотой байсан байхгүй. Тийм учраас одоо цаг үеэ мэдрээл өөрчлөлт шинжилт хийж байгаа шүү дээ, тийм ээ? Тохируулж. За дараа нь одоо жишээлбэл ингээл ерөнхий сайд элбэгдэрж болсон. 2 сар болоогүй тэр хүнийг огцруулсан. Тэгээд дараагийн ерөнхий сайдыг тодруулах гэж
7 сар болсон. Гэтэл бол 7 сар үр гүйцэтгэгч ерөнхий сайд гэж байж болохгүй шүү дээ. Тийм учраас одоо жишээл үндсэн хуулиндаа бид нар хэрв ерөнхий сайдаа 30 хоногийн дотор томилж чадахгүй бол энэ их хурл тарах ёстой гэдэг тийм жишээл үндсэн хуулинд өөрчлөлт оруулж байгаа. Тэгэхээр яг энэтэй холбоотой бид нар одоо ерөөсөө манай улс төрийн амьдралд тохиолдож байгаа энэ бүх засаглалын хямралд хөтлөхгүй тулд энэ 7 өөрчлөлтийг хийсэн. Энэ 7 өөрчлөлтийг хийхдээ бид нар чухамхүү тухайн үеийн Монгол Ардын намаас Нямдорж одоо Бямдорж хоёр гээд маш мундаг одоо сайн хоёр хуульч нь орж ажилласан жишээд. Социал-демократ намаас Баяр цогт орж исэн. За Монголын үндэсний харьцаа намаас би орж бид нар одоо энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай 7 хуулийн 7 заалтыг бол боловсруулж ингэж их хурлаар оруулаад тэрийг 99 оны 12 сарын 24-нд баталж байгаа. Бүр бараг 100%. Шууд баталсан. Тий. Гэтэл одоо их сонирхолтой. Би бүр ингэж тэмдэглээд авсан. 2000 оны 2 дугаар тогтоол гээд одоо 12 сарын 24-нд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт анх удаага бид нар үндсэн хуулинд гар хүрж штэ. Гэтэл ерөөсө он гарангуут 2000 он гарангуут за нөгөө дөрвөн засаг солигдсон одоо казиногийн хэрэг энтергээл тэгэл тухайн үед одоо тэр арчсан холбоо эвсэл бол нэр хүнд нь бол шалдаа унтсан энэ эвсэл бол ялагдах нь тодорхой болцсон. Тэгээд энэ үед бол Монгол Ардын нам бол 100% одоо жишээлбэл 2000 оны сонгуулиар гарна гэдэг нь ойлгомжтой болчихсон байсан үе. Гэтэл бол тэд нар үндсэн хуулийн цэцээр энэ одоо 2 дугаар тогтоолоор юу яаж байгаа? Хүчинг болгож. Нөгөө 7 нэмэлт өөрчлөлт хүчинг болгоцсон юм. Тий. Нэмэлт өөрчлөлтийг хүчинг болгож байгаа. За тэгснээ 2000 оны сонгуул явагдаад нөгөө 72 судал авсан шүү дээ 76-аас. Тэгсэн тийм. Үнэмлэхүй олон. Тий. Тэгээд Эрлийн Эрдэнэбат нэг судал, оюун гишүүн эзнээс нэг судал, гүн далаа бие даагч нэг судал, дунд говьяас наран цацралт ганцхан Монголын үндэсний харьцаа намаас ганцхан судалтай ингээд 72 дөрвийн харьцаатай болонгууд 2000 оны 12 сарын 14-нд улсын хурал нөгөө хүчингү үндсэн хуулийн цэцгийн тогтоолоор хүчингү болсон үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг буцаагаад баталчихж байгаа. Тэгэхээр энэ бол одоо цэвэр улс төрөл яваад ийн гэсэн үг шүү дээ. Би бодохдоо бол таныг сонгогч нар дэмжсэн байх учиртай. Яагаад гэвэл зөв юм ярьдаг. Иргэдийнхаа эрүүл мэндийн төлөө явж байгаа юм ч хүн тэр очих юм бол бидний төлөө ажиллаж чадна гэдгийг мэдж байгаа. Гэхдээ бид нар ялагдаад байна л да. Энэний шалтгаан ердөөний 3-4 юм дээр байгаад байна. Нөгөө нэг сонгогчийн боловсрол дотоо мөнгөөр худалдагдаж байна ч гэдэг юм уу. Эсвэл нэг одоо энэ нэг намын тогтолцоо системээс салж чадахгүй энэ системд бүр нэрвэгдсэн одоо оюун санааны дороод л байгаад байна шүү дээ. За тэгээд нэг хэсэг нь болохоор итгэхгүй байна. Сонгуул ямар ч итгэх гарахгүй ч сонгуул авахгүй байна. Тэгэд энэ болгоныг ингээ биеэр бол та туулаад үзсэн. Одоо тэгэхээр зэрэг ер нь хүмүүс зоригтой хэлээч. Юу та нар шийдэж чадах юм бол тэгээд ингээ өөрсдийнхээ гаргасан алдааг хар машин лууж ихэд ардын нам лууж ихэд идэг байхгүй. Гэтэл бидраас шалтгаалаад байгаа юм байгаад шүү. Тэрийг та нэг зоригтой хэлээч. За хамгийн түрүүнд ямар ч байсан ингээд би 24 оны их хурлын сонгуульд Баянзүрхт өргөт арчилсан намаас нэр дэвшсэн. Том намаас квот авсан үндэл айх юм байхгүй зориг зүрх гаргаал тэгэл би ялна л гэж орж байгаа. Ер нь тулаанд ямар ч дайчин хүн орохдоо би ялагдана гэж ордог байх. За тэгэл ороод туршлагагүй ч байла 28 мянган хүн надад санал өгсөн. Би одоо маш их баярлж байгаа. Намайг итгэж одоо сонгоё гэд санал өгж өссөн бүх одоо тэр сонгогч нарт маш их баярлалаа. Тэгээд дараа нь ингээл би ч одоо ялагдчихлаа баярлаа гэж хүн чинь нэг хэсэг сонгуулийн стрессээс гардгүй юм байлаа шүү дээ. Тэгээд байжсэн. Одоо отоход эргээд отоход би бол ерөөсөө тэгж боддгоо. Яагаад тэгэхээр би цоо шинээсэн. Надад улс төрийн туршлага байгаагүй. Би цагаан халааттай эмч хүн. Би эрүүл мэнд ярьдаг байсан хүн те. Гэхдээ ингээд тэр том дүүрэгт 275 мянган сонгогчоос ч одоо ардын намын гарсан хүмүүс чинь нэг 51 52 мянган санал авч гарч байгаа. Тэр хүмүүстэй дөрвөн сайдтай нэг засаг даргатай дүүргийн засаг даргатай өрсөлдөөд анхны одоо 28 мянган санал авсан маань одоо
буруу биш байсан юм байна л гэж ингээд сүлд нь ингээд бодсон. Яагаад өнөөдөр ингээд ард түмний амьдрал сайн биш байна гэхээр нэг нам 12 жил засаглалаа. Засаглахдаа ерөөсөө хүнээ бодсон бодлого хэрэгжүүлсэнгүй, улс эх орноо бодсон бодлого хэрэгжүүлсэнгүй дандаа л өөрсдөө яаж идэх үү, төсвийг хусах уу, тэ яаж одоо өнөөдөр сонгуул зарцуулсан 1 тэрбум 2 тэрбум болох хул гэж ингэж боддгийн юм шиг байгаа юм. Тэгэхээр хамгийн түрүүнд энэ сонгогчийн боловсролын асуудал яригдах юм байна. Өөрөөр хэлбэл монголчуудаа бити нэг 50,000 100,000 төгрөгнөөс саналаа худалдаач. 3 хил махны мөнгөтэй байсан ч амьдрын мөнгөгүй байсан ч амьдрах байхгүй юу. Тэгэхээр бид нэг намыг олон жил сонголоо. Бидний амьдрал дээрдүү. Өнөөдөр бид бүгдээрээ айцтай нүдэнд нь гуниг хурцсан те амьдралын баталгаагүй маш хэцүү нийгэмд ингээ амьдарч штэ. Тэгэхээр ард түмэнд бол сонгох эрх нь 4 жилд нэг удаа л оногддог төр барих эрх нь. Энэ нь бол сонгуулийн үе яриад. Тэгэхээр хамгийн түрүүнд битгий саналаа мөнгөөр худалдаач. За сонгуулийг ерөөсөө мөнгөтэй хүний хийдэг ажилгаа ойлгоцсон юм билээ. Мөнгөтэй хүн бас дэвшээд орж ирвэл дуртай. Тэр доотлолт нь ингээд нэг ардын намч ялгаагүй, арчсан намч ялгаагүй хэсэг хүмүүс нөгөө дэвшиж орж ирсэн хүнийхээ мөнгийг авах гэдэг шүү дээ. За тэгэнгүүт дэвшиж байгаа хүн нь бас одоо яаж иж тэр хүмүүсийг ашиглаж агаад эсвэл нэг мөнгө тарааж агаад сонгогдчих гээд байна тий. Ерөөсө бүх юм ингээ мөнгөний хэлхэнд оруулсан байт юм бэл. Ингээр буруудаж байгаа байхгүй юу? Ер нь ингээд би өөрөө бизнес хийдэг хүн шүү дээ тий. Ер нь 1 тэрбумыг зарцуулсан хүн чинь улс төрд гараад яаж 2-3 тэрбум болох вэ гэж бодно. Тэрнээс хизээч одоо би зүгээр энэ мөнгийг хайчээ улс эх орны төлөө явчих гэсэн тийм хүн байхгүй. Ямар ч хүн байхгүй. Тэгэхээр бид нэр одоо сонгогчдод юу гэж хэлэх вэ гэхээр олон дахин сонгосон хүнийг бити сонго. Олон дахин 3-4 сонгогдсон хүнийг болоо штэ. Тэр хүмүүс бидний амьдралыг сайжруулах нь яасан те. За нэгд хоёр дахь юм бол мөнгөтэй хүнийг сонгоно гэдэг бодлоос салах хэрэгтэй. Сонгуулийн үеэр мөнгө хийнэ гэдэг бодлоос салах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо хүнээ хараад за энэ хүн мөнгөгүй байж болно тий. Тэгвэл энэ хүн боловсралтай байна уу? Сэтгэлтэй байна уу? Амьдралын зам нь ямар юм? Гараад бидний төлөө үг дугарч чадах юм уу? Бас ингээ гой юм дугардаг ажил хийдэг бас гой гişүүд байгаа шүү дээ альч нам. Тий. Тэгэхээр яг тийм зөв хүнөөсөө сонгох дээр маш их ажиллах хэрэгтэй. Дараагийн нэг асуудал залуучууд минь саналаа өгөөч. За би 10 сард дүүргийн сонгуульд орж үзчихсэн. Тэгэхэд сонгогчдын 40% нэрсэн. 40%-ийн 60% нь байхгүй. Яагаад гэвэл 5 дахь өдөр. Яг залуучуудыг шовддог өдөр хийж байгаа тэр сонгуулийг. Дээрээс нь ингээ 20 цаг гэхэд хаалгаа хаачиж байгаа. 20 цагт хаалгаа хаахад ажилтны хүмүүс ирж саналаа өгдөг юм билээ. За тэгж байгаа. За тэгэнгүүтээ өөр юу хийж ийм ихээр бид нар ч одоо ингээд залдах бүх аргыг хэрэглэн штэ янз бүрийн аргануудыг. За тэгээд ингээд нийт сонгогчдын 40% нэр саналаа өгсөн. Тэрнээс ардын намын авсан саналыг харахаар 18%, арчилсан нам нь 15% байгаа байхгүй. Ерөөсө 3 пунктийн зөрөө. Тэр 3 пункт дээр залуучууд ирээд хэдэн залуу саналаа өгсөн бол одоо арай өөр хүн сонгогдож арай өөр байх нь штэ. Тэгэхээр энэ залуучуудыг үнэхээр та нар энэ нийгмийг өөрчлөе гэж хүсчээвэл, үнэхээр Монголдо сайхан амьдрий гэж хүсчээвэл саналаа л өгөх ёстой. Саналаа тэгтээ зөвхөн мөнгөтэй үнд. Эсвэл одоо тийм одоо улс төрчил байх юм шиг за яатсан те хэдэн жилээр сонгогдоо явж байгаа ийм хүмүүст өгөх хэрэггүй. Яг боловсралтай, мэдлэгтэй эх орныхоо төлөө явж чадах тийм хүнийг л сонгоод үзэх хэрэгтэй. Энэ Үлций Бадруулагч хийдийн харийн аглаг бүтээлийн сүмийн маань одоо үндсэн тэр газар нутагш төрийн тусгай хамгаалалтын бүс нутагштэй. Тэгээд Монголын газар эзэмших өмчлөх тухай хуулийн дээр байт юм. Гадаадын эргэн харьяат бол газар өмчлөхийн нутгаа эзэмших хэрэг байхгүй гэж. Гэвтэл яагаад ийм давхар зөвшөөрөл олгогдоод яваад байгаа юм бэ гэдгийг би өөрөө гайхаж байна. Тэр ургаа хад чинь сэлбэр соёлын бүтээл юм бол тэр ургаа хад чинь өөрөө газрын хөрснөөс үл салах нөгөө мод уул ус ургамал хад чулуу чинь Монгол улсын өмчөө ард түмний өмчөө туйлан дээр бичсэн юм байл. Цагаан дээр хараар би уншсан. Тэгээ энийг маш олон ухаантай хүмүүс уншаад тунгаах байх. Гэтэл энэний язгуур одоо Монгол ард түмний эрх ашиг төрөл халдсан үйлдэл болж гин гэж би харж байгаа. Ирээдүйд энэ дээр үндэслээд саяны одоо гандан төгслийн хэд чаа хамбын хувийн өмч болсон байна. Энэ яга болтгүй ингэж эсрэг талын хүмүүлж худлын мэдээлэл тарааж байгаатай адилхан энэ шийдвэр эсрэг гарснараа магадгүй цаашдаа сүм хийдүүд хин нэгний өмчөд лам нартан ч мэдэгдэхгүйгээр шилжээд байх боломж нэгчих юм болов. Ийм үндэслэл жишг гаргачих юм болов гэсэн ийм нэг хувийн
хувь хүний бодол надад жоохон эмзэглэл төрсөн. Тийм учраас би энэ тухай товчгоо тодорхой ингээд ярьчих тийм. Өөр одоо та хэдийн зүгээс асуухаар бол би энтэй холбоотой ямар ч мэдээллийг одооноос ил болгоно. За баярлалаа. Тэгээ таныг бас ингээд бодож санаж яваа юм аа. Илэн далангүй ярьж байгаа яриаг чинь би тасалж үнэхээр зүрхэлсэнгүй. Тэгээд мэдээж яриг одоо миний саяны таны ярьснаас миний ойлгосон зүйлийг үзэгчд маань бас ойлгосон баха гэж найдаж байна. Шүүхийн явагдаж байгаа процесс бол одоо ямар ч гэсэн эргээд нэг анхан шат руугаа буцаад та бүхний гаргасан гомдлыг одоо шийдвэрлэх хэмжээнд ахын шанан шийдвэрлэх хэмжээнд очсон. Энэ захиргааны хэрэг нь. Нөгөөх нь иргэний хэрэг дээр бас давхар явсан. Тэр нь болохоор нөгөө кимэгч тэргүүтэн гэр бүлийн одоо хоёр хүүхдийнх нь хувьд 100% буюу 33.3.1%-аар хувьд шилжүүлэх тухай натротын баталсан нэг цуслуулахаар өгсөн иргэний хэргийн шүүх нь энэ 6 сарын 3-нд болно. Энийг сонирхож байгаа бидний тухай эргэлзээтэй тийм ээ хин нэгэнд нэтгэхэд бэрхтээ байгаа хүмүүсийн шүүх хурал яваад очороо л гэж хэлмээр. Тэгээ яг олон нийтийн сүлжээнд нэг талын мэдээлэл илүү давмгай явж идэг. Манай үзэгчд бас мэдж байгаа. Тэгээ би эндээс юу гэж хэлхийг хүсэж байна гэхээр хит их одоо нэг талыг барьсан дүгнэлт хийж маш олон жилийн хөдөлмөрөө бас бурханч багштай хамт өнгөрүүлсэн шавнарыг нь одоо буруутгах тий аль нэг талын одоо шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад дүгнэлт хийж элдвэр хэлэх нь одоо зохисгүй юм аа гэдгийг бас ойлгосоо гэж хүсэж байна. Тэгээ өнөөдөр яг ингээ газар дээр нь мэдээлэл өгөөд сурвалжлага хийгээд ингээд нэвтрүүлгээ хийгээ явж хахад би олон зүйлийг бас боддоор нүдэрээ хараад ойлгосон зүйлээ одоо товчхондоо та бүхэнд хэлэхэд энэ Төв аймгийн Борнуур суман дээр анханасаа их усүрэн тавигдсан энэ хийдийн салбар аглаг бүтээлийн хийд юм байна. Тэгээ аглаг бүтээлийн хийд дээр маань анх үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлээд хүч хөдөлмөрөөр зарцуулсан олон шавнар нь бас байд юм байна. Тэгээд бурханч багшийн өөр их нь айлтжсэн үгнээс одоо амьд ахудаа гэрээссэн үгнээс нь түүнийг нь биелүүлэхийн тулд одоо шавнар нь бас ингээд явж байгаа юм байна шүү. Түүнээс биш одоо хин нэгний өмч хөрөнгийг булаацалдах тийм ээ. Эцээст одоо энэ соёлын өвийг энэ газар нутгийг Монголдоо байгаад шавнар нь авч яваа 50% байгаа бүтээн байгуулалтыг 100% нь хүргэх цаашлаад яг эцсийн зорилго болох нөгөө сургалтын журмаар ирээдүйн одоо энэ номонд шамдан суралцах шавнарыг бэлтгэх энэ ажлыг хийхийн тулд зорилго болгоод явж байгаа юм байна. Тэгэхээр энэ бүхнийг та бүхэн минь бас олон талаас нь харж тийм ээ их сурвалжуудыг хүлээцтэй байж байгаа дүгнэлтээ хийж байгаараа гэж хүсэж байна. Мэдээж хэрэг хууль хяналтын байгууллагууд бол шударга ёсоор шийдэх нь зүүн хэрэг бах. За тэгээ миний итгэл үнэмшил бол одоо олон түмэнд ч гэсэн бас тэгж төрөх байх гэж бодож байна. Өнөөдөр бид нарт одоо үнэн байхын тухайд, зөв байхын тухайд, шударга байхын тухайд, шуналгүй байхын тухайд сургаж одоо тий их болсон 6 зүйл хамаг амтны тусын тулд гэж ингэж айл дөрөө айлдж яадаг одоо лам хувиргууд маань хизээч зөв бус авир гаргаж явахгүй тодорхой. Тэгээд эцсийн одоо шүүхийн шийдвэрийг эцэслэн хамгийн сайн сайхнаар зөв шийдэгдээсэй гэж хүсэж байна. Мэдээж хэрэг гэр бүлд нь бас нэг хүсэл зорилго байгаа ах. Гэхдээ тэр нь бол одоо энгийн хүний үг ухаанаар ботход те байгалийн баялаг бүх ард түмний өмч байна л гэдэг те энэ газар нутаг бүх ард түмнийхээ өмч байх хэвээр байх. Энэ дурлагдсан бүтээлүүд олонний гараар оюунаар бүтсэн энэ бүтээлүүд эндээ байж олон түмэндээ үеийн үед хүртэж явах гэж бодож байна. Тэгээд монголчууд бид нар бас их азтай энэ аглаг бүтээлийн хэд бол сүүлийн одоо баг энэ социалист нийгэмд ч бүтээгдээгүй угаасаа хаалттай байсан шүү дээ. Тэгээд ардсан нийгмийн одоо энэ 30 хэдэн жилийн түүхэнд бүтээгдсэн хамгийн том бүтээн байгуулалт баг манай Монгол улсад энэ дайны бүтээн байгуулалт хийгдээгүй. Энэ бол мэдээж олон хүний дэм тусаар бүтсэн энэ сайхан хийд байгаа. Тэгээд өмнөх гашуун туршлага шиг бас ингэж устж үгүй болохгүй байгаасаа гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Үүний тулд мэдээж энэ саяны таны ярьдаг төрийн бас байгууллагын үйл ажиллагаа энэ олон шавнарынх нь оюун ухаан тийм ээ авч явах хаа гэж найдаж байна. Тэгэхгүй энэ ингээд магадгүй хин нэгний өмчөд шилжүүл дараагийн хүнд худалдагдах тий тэгээд аялал жуулчлалын салбар нэртэй хөгжих магадгүй ингээд ярианаас сонсоход хин нэгний одоо нөлөөлөл байхыг үүсэхгүй юм хардлага төрж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг шүүх шударга байгаасаа хамгийн одоо үнэн зөв дүгнэлтийг гаргадаг газар шүүх засаглал байдаг.
Тэгээд үүний төлөө одоо бас өнөөдрийг хүртэл үгээ хэлэхгүй төвчээртэй хүлээцтэй байж байгаа шавнарт нь бас баярлалаа. Тэгээд би бас түрүүн нөгөө хийд дээр байхдаа хийсэн. Дээрээс бас бурхан багш харж байгаа. Тэ өвөг дээдс минь харж байгаа Монголын заяа ихээ. Тэгээд хамгийн зөв замаар шийдэгдэх болтугай гэж өгөөё. Ерөөлөөрөлгээ. Тэгээд тайлд бас үлдсэн үгээл хэлээд хоёлаа нэвтрүүлгээд дуусгая да. Өнөөдөр ингээ багшийнхаа анх шавын тавиад сурагч оюутан байхаас хулаад энд ирээд ажиллаад байчсан хий дотор иймэрхүү юмараа сууж байгаад сэтгэл жоохон тийм тайван бас эвгүй байт юм. Тэгээ ойрд багшийнхаа тухай ингэж хүмүүстэй тухтаач ярьсангүй. Ер нь маргааны тухай ярихаар би бол хин нэгнийхэн талд орч юм уу өөрсдөө зөвтгөх юм уу ямар нэгэн байдлаар мэдээлэл хийхгүйгээс гадна шаардлагатай бол шүүх байна бичвэр хэмтэн танилцаарай. Хов ярьж нүгэлэлэн сураад явах тий гэсэн маягийн байр суурьтай байсан. Миний зүгээс бол одоо сая хангалттай их юм ярьчих шиг боллоо. Өөрийнхөө мэдх хэлэмээ товчхон одоо ярих. Цаашдаа энэ хий дуран бурхны шашин 10 зүгтээ номын ёсчлаа дэлгэрэх болтугай гэд ерөөл тавь. За нийгэмд маань бас нэг анзаарэгдээд байгаа юм. Залуу үе, жинзээ үеийнхэн маань яг асал нөгөө хараа хяналт сул баснаас эсвэл эрхчлөө хийцнээс үү мэдгүй байна. Янз бүрийн байдал донтох байдал их байна гэсэн мэдээлэл байгаад байна. Тухайлх юм бол хар тамхи их хэрэгжилж байна Монгол хүүхдүүд, залуучууд тоглоомд их орж байна тий. Мөнгө төгрөгөө алдж байна. Түүнээсээ болоод амиа орлолт явж байна. За тэгээ шашны янз бүрийн байгууллагын юм одоо энэ цөөхөн Монголд ч их орж ирж нэр үзэж байна гэсэн юм таагүй мэдээлэлүүд их байна л да. Тэгээ энэ тал дээр та эрт маань бас яг эргэн тойрон үеийг хинцэж ажиглаж байгаа юм юу вэ? Одоо жишээл та нарын үед болохоор мэдээлэл маш хомос байсан байхгүй юу? Бүх юм дээр, бүх чиглэл дээр. Одооны залуучууд болохоор ингээд зүгээр уцаа гаргаж ирэл Америкт болж байгаа юм бийг зүгээр ингээд зэрэгцээр харж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрнээс болоод ч юм уу мэдээлэл их тархаж байгаагаас болоод одоо энэ их донтолт энэ их мөрөдтэй тоглоом гэж яригадаад байгаа гэж би бодож байгаа. Одоо нөгөө яг 90 онд ингээд нийтээр архинд орсон гэдэг чинь айл болгонд нэг тийм архичин хүмүүс байдаг шүү дээ. Тэр чинь айл болгонд байна гэдэг чинь өөр айгүй том асуудал шүү дээ яг үүндээ. Донтолтын бас нэг хэлбэр шүү дээ. Тэрийг мэддэг юм бүртлөө тэрийг ерөөсөө одоо ингээд монголчууд нөгөө нэг юм тэр мөрөдтэй тоглоом ч юм уу эсвэл хар тамхи ч юм уу тэрнтэй дүүцүүлж үзгээ болцсон байгаа байхгүй. Архитект зүгээр ингээд нөгөө бидний амьдрал байж идэг юм шиг болцсон. Аав ээж нь архитектчнаас болоод хар тамхинд орсон ч юм уу. Эсвэл аав ээж нь архитектчнаас болоод хүүхэд нь буруу зам руу орсон тохиолдол одоо бидний үеийн нэг юм дээр ер нь бол маш их байж байгаа шүү дээ. Гэр бүл салалт ч юм уу те. Энэ бүхэн чинь ингээд. Тэгэхээр ерөнхийдөө дээр үдч байсан одоо ч байгаа. Одоо болохоор зүгээр тэр мэдээлэл тарах явцсан илүү хурдан болтчтэй. Би хатдаг. Тэр дунд чинь мэдээж бас ухамсартай тэр имийг хэрэгэлдэггүй өсдөггүй өөр мөрөөдөлтөй өөр юмруу зорддог урагшаа явахыг хүсдэг хүмүүс бас байж л байгаа шүү дээ. За одоо бидний хувьд бол анхны магтгүй том хэмжээний хөрөнгө оруулалтын төсөл оюутлага тийм ээ. Тэгэхээр алдаа гарсан байх магадлал нь сая хоёулынхын ярианаас гарч ирж байна гэж би дүгнэж байна л та. Өөрөөр хэлэх юм бол биднэрт байгаа сул тал бол гэрээ хийх тэр үеийн одоо хууль эрх зүйн орчин сул байжээ, муу байжээ. Хариуцлага тооцох механизм байхгүй байжээ. Тэр бүтээл өчтөрийн жагсагчдаас гарч байгаа одоо шаардлагын хамгийн нэгдүгürt тээзүү гэдэг юм хийгдээгүй. Тэгэхээр нэг техник эдийн засгийн үзүүлэлт байхгүй учраас үр ашигын тооцоол гараагүй байх магадлал өндөр байгаа байхгүй юу. Тэгэхээр бид 34% хувьцаа эзэмшиж байгаа хүмүүс яагаад өнөөдөр үр ашгаа хүртэх одоо 13 жилийн дараа 15 жилийн дараа 30 жилийн дараа 51% та хүрнэ гэсэн юм зорилго тавьсан байгаа бол тэр хоорондох үе шаттай үр ашигын тооцоол байхгүй эсэргээрээ 34% та тохирох хөрөнгө оруулалтын зээл аваад тухайн зээл нь маш өндөр хүртэй зээл аваад зээлийн өрийн сүлжээнд орчвоо. Тэгэхээр бид нар Rio Tinto-гийн асуудлыг бол хангалттай хөндөд тавьсан. Тэд нар одоо нэгэн хийгдсэн гэрээнүүдээс үндэслээд одоо хариуцлага хүлээхгүй бултаад яваад байна шүү дээ. Тэгвэл бид ямар алдаа гаргасан бэ гэдгийг та яг хууль эрх зүйч тэр тусмаа олон улсын одоо энэ гэрээ контрактор ажилтдаг хүний хувьд Монголын засгийн газар нийт иргэдэд төлөөлж гэрээ хийхдээ ямар алдааг одоо гаргацын тэрийг одоо бид яаж засах юм? Бидний хувьд аашгүй анхаарах ёстой юм. Тухайн үед яг 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах явц төв тухайн үед өгчээсэн мэдээлэл нь өнөөдөр одоо байгаа бодит байдалтай хэр нийцэж гин вэ гэдэг дээр төв шинжилгээ хийх хэрэгтэй. За тэгээ маргаан дагуулад байгаа ялангуяа
татврын маргаан үүсгэж байгаа асуудлууд дээр бас нэлээд сайн судлаад цаашид маргаан үүсэхгүй байх чиглэлээр гэрээг ер нь шинжлэх хэрэгтэй. Миний хувьд бол гэрээг шинжлэх цаг нь болцсон гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр анх энэ 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хийх үеийн төсөөлөл, суур одоо мэдээллүүд өнөөдөртөө харьцуулахад шал өөр болсон байгаа. Тэгээ анх Rio Tinto компанийн төслийг 5 тэрбум Америк долларт багтааж дуусгах гэдэг амлалтыг өгч ирсэн. Харамсалтай нь энэ амлалтандаа хүрээгүй. Нөгөөтөөгөр бид нар 5 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалтын зардал гарах юм байна гэд маш их хэмжээний татврын хөнгөлөлт чиглэлд өгсөн байгаа. Тэгсэн. Энэ татврын хөнгөлөлт чиглэлд нь харамсалтай нь өнөөдөр энэ төсөлч бараг 10 хэдэн тэрбум Америк долларын өртөгтэй болчиход байна шүү дээ. Тэгээ трийгээ дагаад манай улсад төлөх татврын хэмжээ бүр эрс буурсан. Тэгэхээр нөгөө суур ингээд таамаглал мэдээллүүдэнтэй өгөгдлүүд нь зөрчгөөр ямар ч гэрээг бас бид нар эргэж харах боломжтой. Ялангуяа урт хугацаагаар байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилийн хугацаатай байгуулсан. Хөрөнгө оруулалтын гэрээний бас нэг асуудал юу гэхээр энэ гэрээг дүгнэх болон гэрээний хэрэгжилтийг эргэж харах механизм байдаггүй. Ерөөсө байгуулсан гэрээгээ л хэрэгжүүлээд явъя гэдэг. За мэдээж хөрөнгө оруулагч одоо гадаадын хөрөнгө оруулагч талын хувьд Rio Tinto компанийн хувьд бол тэгэд нэгэнд гэрээ байгуулсан гэрээгээ та нар одоо тэг хүндэтгээд одоо ингээд өөрчлөхгүйгээр явъя гэдэг. Тэгэхээр нэг өөрсөндөө давуу байдал бий болсон гэрээгээ өөрчлөхгүй байх одоо шаардлагыг мэдээж Rio Tinto компани тавьдаг. Гэхдээ олон улсын бизнесийн зарчимд ялангуяа урт хугацааны гэрээ байгуулвал тухайн гэрээг хэрэгжүүлэх явцад нөхцөл байдал өөрчлөгдөөд нөхцөл байдал өөрчлөгдснөөс болоод аль нэг талд тухайн гэрээний хэрэгжилт маш сөрөг үр дагавартай ашиггүй болох юм бол тухайн гэрээг дүгнээд өөрчлөх боломжтой. Тэгэхээр огт одоо өөрчлөгддөггүй гэрээ гэж бол байхгүй. Тэгэхээр энийг бол Английн одоо гэрээний эрх зүйн зөвшөөрдөг, Америкт зөвшөөрдөг олон улсын одоо гэрээний эрх зүйн үндсэн суур зарчмууд ч гэсэн зөвшөөрдөг. Тэгэхээр гэрээ байгуулах үеийн суур одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн бол эргэж харах боломжтой. Нөгөөдөөр хоёр дахь аюул том асуудал нь бидний хувьд бас Rio Tinto компанитай ерөөсө хариуцлага ярьж чаддаггүй асуудал бол авилга хийх ахуулын асуудал байгаа. Хэрвээ үнэхээр оюутлан гэрээнүүдийг байгуулахад Монголын төрийн өндөр албан тушаалтнуудад нөлөөлж, хууль бусаар нөлөөлж те өөртөө давуу байдал бий болгосон гэрээг ингээ байгуулж чадсан бол бид нар бас Rio Tinto компанитай зайлшгүй хариуцлага ярих ёстой. За тэгээд гэрээ хүчингү болох нэг үндсэн суур нөхцөл бол яалтчгүй авилга хийх ахуулын асуудал байгаа. Энэ бол хууль бус үйл ажиллагаа. Хууль бус одоо зүйл хийгээд өөртөө давуу байдалтай гэрээ байгуулад те энэ гэрээгээ бас давуу байдлаа хадгалж үлдэх гээд одоо хүртэл ингээд лобби хийгээд нөлөөллийн үйл ажиллагаа явуулаад байна гэдэг чинь өөрөө Rio Tinto компаниас хариуцлагатай байхыг бид нар шаардах бүрэн боломжтой. Хамгийн харамсалтай нь засгийн газрын яг ажлын хэсэг өнөөдөр бас яаж ажиллаж байна гэдэг дээр би бол одоохоор мэдээлэлгүй байна. Тэгээд яг тавьж байгаа шаардлагууднаас монголчуудын эрх ашигт бүрэн нийцэж байна уу? За өмнө нь бол бид нар ноогдлол шиг авах шаардлагыг тавих боломжгүй байсан. Ягаад гэвэл Rio Tinto компанийн далдуурхайн бүтээн байгуулалт дуусаагүй хөрөнгө оруулалтын зардал их гарч ирсэн. Нөгөөтэйгөр манай улсын нөгөө 34% ноогдох 2021 он тэглэгдэх хүртэл хугацаанд бид нар ноогдлол шиг авах асуудал хөндөж чаддаггүй байсан. Өнөөдөр 2026 онд нөхцөл байдал маш өөр болсон байна. Дэлхийн зах зээл дээр зэс алтны үн түүхэн дээд хэмжээнд байна. Үүнийгээ дагаад оюутлага компанийн ашигтай ажиллагаа нэмэгдэж байна. Энэ жил хүлээгдэж байгаа одоо үзүүлэлтээр нийт орлого нь 40-50% нэмэгдэхээр байна. Ноогдол ашиг тарааж болох ашиг 5 тэрбум Америк доллар давхаар байгаа. Тэгээ нь бол олон улсын шинжээчдийн хийсэн судалгаа. Тэгэхээр оюутлага компани бол маш ашигтай төсөл. Бага зардалтай, нөөц ихтэй, нөөцийн нөгөө дотор зэсийн бажимлах зэсийн бол алтны агуулга ихтэй. За тэгээ хамгийн гол суур асуудал нь юу вэ гэхээр бид нар хизээ өр өгөөж хүрдэг юм бэ? Гэдэг дээр бид нар анхаарах хэрэгтэй. Засгийн газрын ажлын хэсгийн хувьд зайлшгүй анхаарах хэрэгтэй юм. Монголчуудын хувьд хамгийн ашигтай хувилбар юу вэ? Бид нар ямар шаардлага тавьж яаж монголчуудынхаа эрх ашигыг хамгаалах юм бэ? Тэгэхээр мэдээж 2026 он 5 тэрбум Америк долларын ноогдол ашиг тарааж болох үец ашигтай ажиллаж байгаа компанийн хувьд бид нар өнөөдөр ноогдол ашиг хуваарлах гэдэг шаардлагыг тавих бүрэн боломжтой.
бид нар өмнө нь тавьж чаддгүй байсан шалтгаан нь нэгдүгээр оюутлогын бүтээн байгуулалт дуусаагүй. Зардал хөрөнгө оруулалтын зардал ихтэй байсан. За тэгээд 34% ногдох өрөө бид нар одоо тэглүүлсний үр дүн юу вэ гэхээр өнөөдөр ашигтай ажиллахад нь бид нар ногдол ашиг авах шаардлагыг тавих бүрэн боломжтой. Тэгэхээр засгийн газрын ажлын хэсгийг би бол ногдол ашиг авах шаардлагаа тавиач. Нөгөөтэйгөр оюутлогын одоо үр өгөөжийг одоо Rio Tinto компанид ганцаараа аваад байна. Тэгэхээр 34% эзэмшдэг монголчууд ч гэсэн хангалттай хэмжээний үр өгөөжийг өнөөдөр авах ёстой. Бид нар одоо 10 жил хүлээгээд одоо оюутлогын компани бол Rio Tinto компани өгж байгаа тайлбар чинь тийм шүү дээ. Та нар 34% да 2035 36 оноос эхлээд ногдол ашиг авна гэдэг. Тэгээ энэ чинь ер нь бол бид нарыг хүлээгээд суужээ гэж хэлж байгаа байхгүй юу? Гэтэл бид нар уг нь өнөөдөр 34% ямар нэг өөр төлбөргүй эзэмшиж байгаа. Оюутлогын компани өнөөдөр ногдол ашиг хуваарлах шийдвэр гарлаа гэхэд монголчууд бид нар 34% ногдох ногдол ашиг авах бүрэн боломжтой эрхтэй. Тэгэхээр энэ одоо үр өгөөжийн асуудал дээр бас бид нар цаашгүй анхаарах хэрэгтэй юм нөгөө монголчууд бидний дэлдэг зөөр үгээд гэжтэй маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэх тээ. Тэгэхээр мөнгөний үнцэн гэдэг ойлголт байгаа. Тэгэхээр Rio Tinto компани ганцаараа энэ том төслөөс бүх ашгийг нь хүртээд тий бүх ашгийг нь одоо зээлийн хүү, хүүгийн хүү, менежментийн төлбөр, баталгааны шимтгэлгээл байж болох бүх ингээл зардал шингээгээл өөртөө шилжүүлж аваад авах ёстой мó. Харин манай засгийн газар шаардлага зөв тавиад ногдол ашиг авах боломжтой болцсон байхад ногдол ашиг авах шаардлага тавиач л гэдэг асуудлыг хүндэж байгаа. Цаашлаад мэдээж татврын маргаан гэж ярил маш одоо өргөн хүрээтэй сэдв болно. Бид нар 2013 оноос хойш ер нь энэ оюутлогын үйл ажиллагаа эхэлснээс хойш албарлалтын үйл ажиллагаа зэсээ экспортлж эхэлснээс нь хойш л татврын маргаантай байгаа. Тэгээд энэ татврын маргааныг бид нар бас Монгол улсын талд шийдэгдэхгүй одоо энэ Лондонд үргэлжилж байгаа арбитрийн маргаан дээр ялагдах юм бол айгүй том асуудал нь вэ гэхээр бид нар оюутлог компаниас ашигын татвар авахгүй байх хэмжээнд сөргүүр дагавартай. Тэгэхээр өнөөдөр одоо энэ маргалдж байгаа татврын хэмжээ ер нь бол нийт үнийн дүнгээрээ бараг 2-3 их 80 болцсон байгаа. Нөхөн ногдуулах одоо тэр нөгөө татврын акт нь. Гэхдээ яг суур ингээд нөгөө нэг маргааных нь асуудлыг аваад үзэхээр ирээдүйд Монгол улсад төлөх 15 их 80 төгрөгийн татврын асуудал яригдж байгаа гэсэн үг. Тэгэхээр хэрвээ Монгол улс энэ арбитрийн маргаанд ялагдвал бид нар нөгөө бороогийн алтны ордын гунигтай түүхийг тавтах гэдэг байгаа байхгүй юу? Тухайн чинь 50 тонн алтны нөөцтэй байсан бороогийн алтны ордыг чинь доктортой байдлын гэрээ байгуулад ашиглуулсан. Тэгээд доктортой байдлын гэрээн дээрээ 3 жил 5 жилийн хугацаатай л үдэ татвараас чөлөөлсөн. Манай улс татвар авахгүйгээд. Тэгсэн яг тэр нөгөө татвараас чөлөөсөн хугацаанд хамгийн одоо өрн болсон үр ашигтай хэсгийг нь олборлоод тэгээд дараа нь бол илүү нөгөө зардал ихтэй олборлох хэсэг нь одоо үлдээд тэгээд манай улсад бараг татвар төлөөгүй тэр 50 тонн нөөцтэй алтны орд дууссан шүү дээ. Тэгэхээр надад яг хуульч хүний хувьд ялангуяа ингээд дэлхийн одоо томоохон зэсийн ордыг хэрхэн ашиглаж гин тухайн орон нутгтай улстай ямар одоо үр өгөөжтэй байна гэдгийг аваад үзэхээр оюутлогын төсөл маш чамлахаар ер нь бол Монголд ямар ч ашиггүй болсон. Энийг бид нар ингээд энэ даруй өөрчилж засахгүй бол яг 10 жилийн дараа ямар дүр зурагтай байх вэ гэхээр оюутлогын ордын хамгийн үр өгөөжтэй өрн болсон хэсгийг нь олборлоод бүх ашгийг нь Rio Tinto аваад за тэгээ 2035 36 оноос Rio Tinto компаниас ямар ингээд асуудал төлөвлөж гин гэж одоо бас харж байгаа гэхээр Америкт Аризона мужид маш том одоо зэсийн орд ашиглалтанд оруулах гэдэг ажиллаж байгаа. Тэгээ тэнд бол нутгийн нөгөө уугуул иргэдтэй маргаантай индианчуудтай газрын маргаантай байгаа. Энэ маргаан нь бол ер нь бол шийдэгдээд 2035 36 оноос Аризонад Resolution гэдэг том төслийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа. Тэгэхээр оюутлогын компани дээр өнөөдөр одоо ямар дүр зураг вэ гэхээр Rio Tinto компани дараагийн 10 жилд олж болох бүх одоо ашгийг нь өөртөө аваад тэгээд дараагийнхаа төсөл дээр одоо ер нь ингээд бэлдээд явж байгаа байхгүй юу. Тэгэхээр бидний хувьд анхаарах хэрэгтэй юм Rio Tinto компани ашигтай ажиллаж байгаа энэ үед нь бүх ашгийг нь аваад авахт нь бид нар ч гэсэн ягаад
ашгаа хүртэхгүй үлдэх ёстой бэ. За 2035 36 оныг хойшоо бас ямар дүр зураг гарах вэ гэхээр оюутлогын дараагийн одоо бүтээн байгуулалтын үе шат эхлэн. Тэгэхээр нөгөө капитал зардал нь үргэлжлээд нэмэгдээд эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр одоо бол капитал зардал одоо байхгүй хамгийн одоо бага зардалтайгаар урсгал зардал нь одоо бага зардалтайгаар олборлох үеийн явж байна. Тэгэхээр яг гоо гэрээ гэд ярихаар нөгөө гэрээгээ өөрчлөхгүй байх одоо ашиг сонирхол ихтэй Rio Tinto компани. Тэгэхээр бид нар нөгөө гэрээг нь өөрчлүүлье гэхлээр айгүй их улс төр хийдэг, айгүй их нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ ер нь айгүй хэцүү юм байл л да яг ингээд засгийн газар ажлын гишүүнээр ажиллах. Би бол энийг ерөөс амархан ажил гэж бол хэлэхгүй. Тэгээ тухайн үед бид маш их хэрүүл хийдэг байсан. Маш их одоо шаардлага тавьж ээж нэг юм хөдөлдөг компани байхгүй юу. Тэгэхээр засгийн газрын ажлын хэсгийн хувьд маш хатуу шаардлага тавиад тэгээ хамгийн гол нь манай улсын эрх ашигт одоо нийцэх, манай ашигтай байж болох бүхэл боломжит хувилбаруудыг судлаад тэгээ Rio Tinto компанид бас шаардлага сайн тавьж ажиллах хэрэгтэй. Тэгээ харамсалтай нь сүүлийн үед ингээд гарч байгаа мэдээллүүдийг харахаар сангалтай хэмжээний бас бид нар шаардлага тавьж чадахгүй байна. Нөгөө төгөөр бас ажилтар эрс баялагын сайд, амним сайдын хэлж байгаа ингээд мэдээллүүдийг аваад үзэхээр айгүй худлаа мэдээлэл олон нийтэд өгöd байгаа надад харамсалтай санагдаад байгаа. Тэгээд би бас яагаад ингээд мэдээлэл бас хийгээд байгаа вэ гэхлээр ядаж иргэдтэй үнэн зөв мэдээлэл өгөөч. Монголчууд бид нар үнэн зөв бодтой мэдээлэл авах хэрэгтэй шүү дээ. Тэгээ ялангуяа ажил хариуцж байгаа нийтийн албан тушаалтан буруу мэдээлэл өгöd байгаад бол би хамгийн их дургуутсаж байгаа. Зам руу нийлэхдээ манайхан хотхон дотроо төвчөрдөг болчихсон шүү. Тийм шүү дээ. Төв зам руу орж өөрөө өөрсдийгөө хашаад төгжрээд шүү дээ. Тэгэхээр энэ бүхэнд одоо нөгөө төрийн байгууллагуудын оролцоо мэдээж байгаа. Нөгөө талдаа аж ахуйн нэгжүүдийн бас стандарт бас юм хийж байгаа юм л гор гараад байна л та тийм ээ. За тэгээд хоёлаа хот төлөвлөлт нэгэнт ярьж байгаа юм чи энэ төлөвлөгөөгүй хот хүн хүний хүслээр одоо хүсэл зорилгоо илэрхийлэл мөнгөө төлөөж ч гэдэг юм одоо нөгөө далд эдийн засаг авилгын хэлбэрээр асуудлыг шийдэж зөвшөөрлийг авч дараа нь хүн амьдрах шүү гэсэн юм бодолгүй хийгдэж байгаа энэ төслүүдтэйг одоо авилга талаас нь юу гэж хардаг вэ? Ер нь яагаад энэ Улаанбаатар юм эмх замраг болчих гэдэг ялч авилга руу очдог. Авилга хот гээл бүх боломж байгаа нь өөрөө ер нь бол хамгийн том алдаа. Тэ одоо хин нэг хүнийг найраад тэн дээр эрх мэдэлээр хүрсэн хинч бай. Тэр хүнд одоо ингээд эрх мэдлээ уруулан ашиглах боломж байна гэдэг нь өөрөө хамгийн том алдаа гэдэг байхгүй. Энд чинь нэг өсөндөө юу гэсэн үг вэ гэхээр ямар нэгэн систем, ямар нэгэн тогтолцоо тий. За хотын хувьд бол ерөөсөө хот гэдэг бүтэц юу нь байхгүй наа л гэсэн үг байхгүй. Хот гэдэг бүтэц ч юм уу за эсвэл одоо ингээд бид нарын хамгийн сайн мэдэх нь бол парламент, засгийн газар тий. Төр засаг тэгээ одоо ингээд цаашаага нийслэл гэдэг ингээд жижигрээд тэгээд одоо орон нутгийн захиргаа гэдэг ингээд эдгээр зүйлсүүд чинь бүгдээрээ тэнд хүн нь яаж солигдож чинь хамаагүй яг үйл ажиллагаа нь бол дагуудаа явж л ах хэрэгтэй байхгүй. Тэнд хүн нь солигдож болно. Хүн чинь угаасаа тийм тий. Бид нар ч одоо ингээд ер нь бол зүгээр нэг хүн ингээд насаараа нэг ажил дээр суух хэсгүй тэр албан тушаалан дээр бол одоо хэдэн жилдээ ингээд солигдож явах хэвээр мэрэгчлэнүүд одоо шин залуу мэрэгчлэнүүд байнга ингэж орж ирж явах хэвээр тий хөгшөрснүүд нь бол ингээд төртэй гараад явдаг. За боли бүр ингээд энгийнээр ярих юм бол сонгуулийн одоо 4 жилийн цикл ч гэдэм үү тий төр захирам. Энэ болгон дээр хинч гарч ирж болох байхгүй. Одоо жишээ нь бид нар бол улсын хурал юм уу эсвэл ингээд нийслэлийн одоо хамгийн ингээр иргэдийн хурлын төлөөлөгч нарыг сонгон шалгаруулах процесс бол хамгийн ардчилсан. Тэднэр дээр бид нар ямар нэгэн одоо юм мэрэгсэн шаардлага тавихгүй те бакалаврт авах хэрэгтэй, магистр авах хэрэгтэй, инженер авах хэрэгтэй, хот төлөөлөгч авах хэрэгтэй. Ийм шаардлага хязгаарч тавихгүй байгаа шүү дээ. Яагаад гэвэл тэднэр бол ерөөсөө иргэний төлөөлөл авах хэрэгтэй байхгүй юу? Иргэний төлөөлөл байх ёстой учраас бид нар тэднэрт ямар шаардлага тавихгүй байгаа. Ямар шаардлага тавихгүй байгаа учраас тэр хүмүүс бол ямар ч төвшний хүн орж иж болно. Тэгэхээр тэд нар одоо ингээд орж ирсэн болгон өөрсдийнхөө хэмжээнд өөрсдийнхөө эрх мэдлийг уруулан ашиглах боломжгүй байх систем нь цаанаасаа байх хэрэгтэй. Хүн нь солигдчихсэн ч гэсэн систем нь зөвл явж явах хэрэгтэй. Зөвл ажиллаж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ тогтолцоо гэдэг зүйлийг улс одоо тий эсвэл одоо хот нийгэм ингээ бүгдээрээ бий болох хэвээр маш сайн байх хэвээр. Энэ нь ингээд
хүн нь яаж ч өөрчилжсэн гэсэн өөрөө өөрийнхөө хүсснийг хийх боломжгүй хууль, дүрм, журам, стандарт те яг ингээд дагдаг зүйлтэй байх хэвээр. Тэнгүүд одоо би бол яг тэгж боддог байхгүй. Манай Улаанбаатар хотод ерөөсөө одоо хотын яг тийм стандартуудыг нь л бат тавиад өгчих хэвээр. Биднэрт бол давуу тал нь хэдэн зуун мянган хотоос одоо ингээд суралцах боломж шүү дээ. Улаанбаатараас залуу хот бол цөөхөн. Улаанбаатараас одоо ингээд олон жилийн турш ингэж явж байгаа хотуудыг ярих юм бол 20 мянган хот баг ингээд 20 мянга гаруй хот ер нь бол байгаа хгүй яг одоо дэлхий дээр. Тэгэнгүүт хэдэн зуун жилийн түүхтэй яж байгаа жишээ нь. Тэднээс одоо энэ бид нэр суралцаад хамгийн сайн одоо юм зүйлсүүдээр нь бэлэн ингээд жишээштэй тэд нар бол өмнө нь ингээд төрүүлж яваад аль хэдийн фейлдэх газараа фейлдээд бүтлгүүтэх газараа бүтлгүүтээ сурах юмаа сурцсан. Тэр сурчлага болгоныг нь бид нэр өөрсдөө ашигтайгаар стандарт, норм, дүрмтэй ингээд хэрэгжүүлэх одоо юм төлөвлөгөө, мастер план болгоод явах юм боломж нь Нэлгээдээ хэдэн жилээр төлөвлөл зүгээр хэдийн хотыг. Хот бол хамгийн багадаа ер нь 40-50 жилээр төлөвлөх хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ ч одоо ингээд бид нэр бодоод үзье л да. Хотод хийгддэг хамгийн энгийн төсөлтэй зам гэхэд одоо 1-2 жил баригддаг. Барилга хэдэн жил баригдтiin тий. Тэгээд цаашаагаа ингээд тэр барилгын нас гингүүд 40-100 жил ингээд чанараасаа шалтгаалаад ингээд явна штэ байгууламжийг. За тэгээд дид бүтц бол одоо 100 жилийн одоо ингээд настай ч гэдэг юм ингээд авч үзлээ гэхэд бид нар тэр нөгөө нэг алдаагаа устгах боломжгүй байхгүй хамгийн хэцүү. Тий. За мэдээж ингээд зүгээр эмч хүн нэг алдаа гаргавал тухайн хүн дээр одоо ингээд өдрийн дотор арга хэмжээ авч болно тий. За нэг юм юу эд юм мэдгүй зураг мургийн алдаа гарах юм бол тэрийг бол засаж болох байхгүй. Барьсан барилга байгууламж дид бүтцийг бол засах боломжгүй. Тэр ч өөрөө маш асар их хөрөнгө оруулалт орж байгаа. Хэдэн 10 жилээр баригдаж байгаа тий. Метроны төслийг ярил л да. Метро ч нь өөрөө ер нь бол 8-аас 10 жил баригддаг төсөл байгаа байхгүй юу. Тэгэнгүүт хэрвээ бид нар 8-аас 10 жил ингээд бариад тий уртаа талд нь 3-аас 5 жил төлөвлөөд за тэгээ хідэн их наядаар одоо тэрийг бариад дууссан чинь тэрийг нь яг ингээд сансан шиг хүмүүс ашиглахгүй тий тэр чинь бас ингээд өөрөө цахилгаан хэрэглэнэ. Тий. За тэр нь цэвэрлэгээ орно. Жолоочтой, засварчтай байнгын одоо ингээ хянагч нартай. Тэгээд тэр зогсоол болгон дээр нь одоо камер, гэрэл түүлэх те цэвэр бахар уус 0 юу гэдэм 9 жорын ингээд юмтай дид бүтц маш том дид бүтц ахгүй өөрөө дахиад ийм тусдаа одоо ийм газар доор хот олж явдаг те. Энэ болгоных нь одоо ингээд зардал нь маш их зардал байгаа. Одоо зөвхөн тэрийг ажилуулах зардал. Би одоо барих зардлыг нь ярихгүй шүү дээ. Тэгтэл манай монголчууд болохоор одоо жишээ нь нэг юм зээлмэл авж байгаат ч юм уу тийм ямар ч хамаагүй үнээр те тэрийг барьчаар тэгэл болчихно гэж бодоод байгаа байхгүй. Тэгтэл нөгөө дөрөвний хамгийн анхны хоёулынгийнх нь ярьсан те энд ч нөгөө засвар үйлчилгээ, ашиглалт, хэрэглээ те арчилгаа тэрийг ингээд нөгөө ажилуулах одоо ийм зардал гэж нэг юм тустай байгаад байна шүү дээ. Operation cost гэдэг. За тэр костыг ингээд бүх төслүүд дээр Монголоос өөр газар маш сайн тооцоолж өгдөг. Тооцоосноо за зөвхөн ингээд те метро ч юм уу ямар нэг төслийг одоо ингээд ажилуулах явцынхаа зардал нь хэд болох вэ? Тэрийг нь хэрэглэх хүмүүс нь хэд байх вэ? За тэр нь хэрэглэх хүнийхээ тоондоо хуваагаад тасалбарын үнц нь гарна да. За энэ тасалбарын үнийг нь иргэдэн өдөр тутамдаа байнга төлөө байнга хэрэглээд чадах юм уу? Тэгээ тэр төлж байгаа мөнгөөс ашиг гараад энэ маань өөрөө ингээд асуудалгүйгээр яваад иж болох уу гэдэг ийм тооцоол хийгддэг. Гэтэл манайх одоо жишээ нь метрон дээр ч тэрийг ингээд авч хэлцэхгүй бусад одоо ийм дэд бүтцийн төслүүд дээр ч тэрийг авч хэлцэхгүй. Зөвхөн яг одоо ингээд үнийг худалдаа авахд хэдэн төгрөг гарах вэ гэдэг зүйлээ л боддог. Өнөөдөр л бодчих. Өнөөдөр л боддог тий. Тэгээд за тэр хэдэн зуун их 80-ыг нь гаргаад энийг авчихаар болчих юм байна гэж бодоод байдаг. Гэтэл нөгөөх нь цаатаа талдаа өөрийгөө ингээд тогтвортой авч явахын тулд дахиад маш өндөр зардалтай авах жишээ нэ. Тэгээ энийг бид нөгөө нэг зам дээрч тэр барилга дээрч тэр дэд бүтц дээрч тэр өөрсдийнхөө амьдрал дээрч тэр ерөөсө боддоггүй учраас маш олон одоо ингээд нөгөө асуудлууд дараа чинь ингээд урган гардаг.
Энэ болгоныг нийлүүлээд ингээд төлөвлөх юм бол хот угаасаа маш олон жилээр төлөвлөгдөх шаардлагатай байдаг. За зүгээр энгийн нэг юм замын төслийг яхад тий. За энэ зам дээр манд хэдэн 100 мянган машин явах ёстой юм. Тэгээд тэрнийх нь эдийн засгийн үр өгөөч нь хэр байх юм. Энэ замыгаа одоо ингээд жил болгон засвар үйлчлэгийг нь хийж явах ёстой юм байна тий. Тэхийн тулд одоо засвар үйлчлэгийг нь бага байлгахын тулд анханасаа барихтаа ямар шүү байх ёстой юм. Энэ замыг чи байнга хуулаад шинэ тавиад идэг байх ёсгүй шүү дээ тий. Тэгэхээр анханаас нь маш сайн зам бариад тэрийгээ зүгээр л өвөл зундаа ингээд өнгөц засвар үйлчлэгээ явуулаад байхад уг нь бол ингээд зам юу нэвдрэх ёсгүй байхгүй юу. Тэгтэл манайх ингээд байнга засвар замыг шинээр тавьж идэг ч юм уу. Эсвэл байнга эвдэрсэн байдаг ч юм уу. Тэгэхээр зөвхөн ганц нэг юм 100 жил одоо байгаа хоттой 100 жил бараг байгаа замыгаа хүртэл ингээд огт засаж сэлбэж авч явж ашиглаж чадахгүй байна гэхээр бидний нөгөө нэг өөрсдийн урт удаан хугацаанд төлөвлөдгөө нэг сул тал хоёрдугаарт нөгөө хитрхи одоо юм нүүдэлчин сэтгхүйтэй сул тал тий суурьшлийн одоо ингээд нөгөө хотчлтын соёл ингээд дөнгөж сууж эхэлж байгаа байхгүй шин байгаагийн сул тал тэгээ ер нь бол товчхондоо бол урт удаан хугацаагаар одоо энэ хот төлөвлөлт гэдэг зүйл явах хэрэгтэй гэдгийг мэддэггүй сул тал байгаа. Одоо энэ нийслэлийн дарга нар гэл солигдлоо шүү дээ. Одоо 4 жилээр ч тийм ингээл нам солигдохор ч юм уу өөрчлөгдөд байна. Тэгээ энэ хот төлөвлөлт хоёулаа нийслэл ярьж байгаа. Дархан Эрдэнэт гээд Монгол улсын хэмжээнд яривал томоохон хотуудад дурдж болно. Гэхдээ нийслэлийн хэмжээнд зөвхөн одоо дарга хийжсэн хүмүүс энэ бүх алдаа асуудлыг гаргах ч уу эсвэл үнэхээр тэр мэрэгжлийн байгууллага шиг ажиллаж чадахгүй хяналтад тавьсангүй юу? Сул тал нь яг хаанаа аваад байна? Эний яг асуудлыг нь бол би хувьдаа ингэж шаарддаг. Ер нь яг одоо тэгээ буцаад нөгөө улс төрөл шүүмжлэлтэй тий. Хотын одоо удирдлагууд болохоор дандаа за нэг хотын дарга гэвэл шууд нэг намаас томилогддог тий. За намаас тэр хүн томилогдож болно. Тэр нь асуудал биш байхгүй юу? Тухайн хүн бага бүрдүүлэхтэй буцаага дандаа одоо ингээд өөрийнхөө ойр хавийн найз нөхөд улс төрийн фракц бүлгэмийнхэн ч гэдэг юм уу те одоо саяны шин ингээд хотын даргын бүлгэмийг харъя л та тий. Яг ингээд өмнөх нөгөө нэг албан тушаалан дээр сууж л байсан төрийн албыг ингээд хэдэн жил хашсан гэд төрийн алба хэдэн жил хаших ч одоо инженерингийн ч юм уу хот төлөвлөлтийн ч юм уу архитектурын ч юм уу мэдлэг биш байхгүй юу. Тэгэнгүүт нөө өөрсдийнхөө сул талыг ерөөсөө дутуугаа ингэж ерөөсөө нөхдөггүй. Зүгээр л ингээл ойр хавийнхаа найз нөхөд хамтдаа ингээд намдаа цуцгажсэн найз нөхөд ч юм уу те эсвэл одоо ингээд өөрийнхөө фракцийн эндгэрийг ингээд тавиад буцаад ямар ч мэрэгжлийн бус одоо ийм хүмүүсээр ерөөсөө энэ нийслэл ингээд миний мэдхийн баг хідэн одоо энэ хотын даргын төвшөнд хизээч би мэрэгжлийн баг бүрдүүлж орж ирсэн хотын даргаыг мэдэхгүй байна. Яг үүндээ бол маш ховор одоо тэр хүмүүс өөрсдөө багтай байсан бол би одоо жишээ мэдээг өнгөрчих юм те. Гэхдээ ер нь бол одоо сүүлийн 16 оноос хойш одоо ингээ хотын дарганыг яг ингээ мэрэгжлийнхаа үүднээс ингээ харж хахад дандаа нэг тийм найз нөхөд хамтдаа ингээд ажиллаж исэн. Тэгээд нөгөөдөл нь нэг эрх зүйч, хуульч те тэгээ нэг юм өөрийнх нь юу яжсэн хамтдаа ажиллаж исэн нэг санхүүч махүүч гэдэг юм уу. Ийм мэрэгжлийн хүмүүс байгаа байхгүй. Би мэрэгжлийг нь буруутгаагүй шүү дээ те. Тэд нэр зүгээр хотын хувьд мэрэгжлийн бус байхгүй юу. Одоо яг ингээд мис заслын тасагт ороод тэгээ мис заслын эм чинь ингээд намаас томилогдоо те. Тэгэнгүүтээ яг ингээд наркозны эмчээ бас ингээд найзаараа тавиал ингээл тэгэл бүгд ингээд тухайн мис заслын баг бол бүгд ус төрийнхэн намынхан ямар сайхан мундаг залуучууд тэгтээ мис засал хийх үү? Айгу сонио асуудал өстэй. Асуудал хэцүү шүү дээ. Тийм шүү дээ. Ингээд бид нэр өөрсдөө тийм хүмүүсээр мис засал хийх үү? Үгүй байхгүй. Тэгтэл яг тийм хүмүүсээр өнөөдөр хоттоо өдөр тутамдаа мис засал хийлгээ суугаад байгаа байхгүй. Эмчлүүлж байгаа байхгүй тийм яг эмчийн орон тоон дээр зүгээр улс төрийн томилгоо яваад байгаа байхгүй. Энийгээ болчих хэрэгтэй байхгүй. За хотын дарга нь улс төрийн томилгоо байж болох байхгүй. Хотын даргын бүрдүүлж байгаа баг мэрэгжлийн хүмүүс ах хэрэгтэй байхгүй. Тэнд инженерүүд байх хэрэгтэй, тэнд эрчим хүчнийхэн байх хэрэгтэй, тэнд архитекторууд байх хэрэгтэй, тэнд нийгмийн сэтгэл зүй судлаачид байх хэрэгтэй тий. Тэр өөртөө ингээд салбарынхаа мэрэгчлэнүүд, салбарынхаа асуудлыг одоо ингээд ойлгодог хүмүүс тий. Хот төлөвлөгч нар бүр заавал ингээд хэдэн 10-аараа байх хэрэгтэй. Тэгтэл нийслэл дээр юусоо тэгдэггүй. Дээрээс нь нэг юм нийслэлийн одоо томилгоо явагдахад нэг том асуудал байдаг нь төрийн албан хаагч
гэдэг албан тушаал болгонгуудаа зүгээр ингээд зам тээврийн мэрэгчлэн хүн байсан ч төрийн албан хаагчаа олон жил хийсэн байх хэрэгтэй болчдөг. Тэгээ яг ингээд замын инженерээр сурснаа сургуулийн ширээнээс салангуудаа нэгч зам барьж үзээгүй, эсвэл нэгч барилга барьж үзээгүй, эсвэл одоо нэгч эрчим хүчний төсөл хэрэгжүүлж үзээгүй хүмүүсийг тэн дээр шийдвэр гаргах чаар тавиад байгаа байхгүй юу? Мэргэжилтэн гэхээр. Тэгээ дата талынхан шийдвэр гаргагч нар нь бүгдээрээ ус төрчнөр. Ус төрийнхөө хувьд туршлагатай гэж болно шүү дээ. Тэд нэр хот төлөвлөлтийн хувьд туршлагагүй байхгүй юу? Тэгээд ийм хүмүүсээр ингээд удаа дараа ингээд ээлжлээд явдаг. Би тэгээд бас өмнөх хотын даргаагч харж исэн, одоогийн хотын даргаагч ингээд харлаа. Яг ингээд бүгдээрээ ерөөсөө мэрэгжлийн хүмүүсээр бүрдүүлэхгүй. Энэ мэрэгчлэр одоо ингээд буцаагаад те ингээд биднэрлөө юурн чихэн гэдэг бол айгүй хэцүү байхгүй те. Би одоо жишээ нь 2021 онд ажиллаж исэн миний үед гаргасан шийдвэрүүд бол өнөөдөр ингээд ажил хэрэг болоо явж байгаа тий 2.1 хамгийн анх одоо нийслэл дээр алдагдсан боломжийн өртөг тооцоолсныг судалгааг анх биегаа хийж тооцоолчихсан байхгүй. Тэгээ тэрүүгээрээ боловсролын байгууллага руу чиглэсэн түгжил 30% гэдэг судалгааг бас би гаргаж хийжсэн өөрийнхөө багаар тухайн үедээ газрын орлогч даргасан. Тэгэнгүүт одоо би мэрэгжлийн хүнийхээ үүднээс хийсэн юмаа бол хамгаалж чадахгүй. Тэгтэл надаас одоо ингээ бусд нь мэрэгжлийн бус хүмүүсийн хийгдсэн зүйлсүүд байгаа. Тэднийг бол хамгаалах боломжгүй байхгүй. Тэгэхээр нэг ширхэг мэрэгжлийн хүн байхад ямар амир өөрчлөлт гардаг вэ те? Байхгүй тохиолдолд ямар амир өөрчлөлт гарч ийн. Эднэрийн л яг ингээл ялгаа харагдчих. Өөрийн чинь саяны ярьсан хэсэг нэлээд ноцтой санагдчих байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр зэрэг иргэд бид нар Улаанбаатар хотын ерөнхий архитектор түүний баг мэрэгжлийн хүмүүс ажиллаж бидний эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж өгдөг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үүнийг анхаардаг, засгийн газар нь анхаардаг, нийслэл хот тэр чигтээ анхаардаг гэж боддог байхгүй юу? Гэтэл бид нар ямар ч мэрэгжлийн бус хүмүүсийн гаргасан ажиллаа хийж чаддаггүй үр дагаврын золиос болоод өнөөдрийн Улаанбаатар хотод өвлөн нутаатайгаа зунан төвжрэлтэйгээ тэгвэл мөнхийн дөрвөн улирлын одоо нэг юм гацаанд нөгөө хайрцаг дотор л амьдарч байна л та. Тэгэхээр зэрэг энийг хоёлаа шийдлийн олж хэлвэл яг юу ч хэлэх ёстой. Би миний хар зөвөр өөрийнхөө би эргэн үнэ хувьд бодоход яг л тэр одоо хүн ардынхаа эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх мэрэгжлийн баг хараад бусаар ажилтдаг. Тэндээс хамгийн эцсийн зөвшөөрөл гардаг байж энэ Улаанбаатар цэгцэндээ орохгүй бол газар олох ямар ч боломжгүй газар ингээд алган чиний газар авчин тэндээ 20-30 давхар байраад байгаа байхгүй юу. Одоо шийдлийн тал руу авчиад байна. Тэгэхээр хоёлаа бидний яриа энэ бас шийдвэр гаргах төвчний хүмүүст очих хэвээр. Яавал энэ Улаанбаатар цэг тавьж одоо дээрээ цэг тавиад цаашаа зөв хөгжил рүү орох юм. Одоо та түрүүн хэллээ штэ нөгөө одоо ерөнхий архитекторын багш гэдэг юм уу? Энэ нөгөө ганцхан ерөнхий архитектороор ер нь бол хязгаарлагдахгүй л те. Нийслэлчин өөрөө за миний мэдхий яг зам тээвэртэй холбоотой бол 14 байгууллагадаг. Зөвхөн нийслэл дээр зам тээвэртэй холбоотой 14 байгууллагадаг. Тэгээ нийтийн тээврийн үйлчилгээний газар, нийтийн тээврийн удирдлагын газар, зам тээврийн хөгжлийн газар, замын удирдлагын, замын хөдөлгөөний удирдлагын газар гэл ингээл явах зөвхөн зам тээвэртэй холбоотой 14 байгууллага. За тэгээ цаадаа талд нь одоо эрчим хүчтэй холбоотой тий. Эсвэл одоо ингээд дүүргийн одоо юм газар олголттой холбоотой. За тэгээ дээр нь одоо мэдээлэл технологи тий. Аюулгүй байдал гэл маш олон зүйл орж иж байгаа штэ. Тэгэхээр нийслэл өөрөө дотроо за одоо бараг 100-аад ийм янз бүрийн холбоотой хамааралтай нэгжүүд байгаад байгаа байхгүй юу? Миний мэдх юм бол бид нэр сүүлд нь зөвхөн нийслэлийн байгуулсан одоо ингээд компаниудын нийслэлийн өмчөд гэх юм уу орон нутгийн өмчөд компаниудыг тоолоход л 80-аад компани болж исэн гэсэн. Тэгээ энэний дэргэд одоо судалгааны хүрээлэн ингээд маш олон байгууллагууд ингээд хамтарч ажилладаг. Эдгээр бүх газрууд бүгд шийдвэр гаргалтын одоо юм эрх мэдэлтэй байгаа байхгүй юу? Өөрсдийнхөө хэмжээнд. Тэгээ ингээд холбоо тохиолдолтой нэг хідэн байгууллага байдаг ч юм уу мэдээллийн технологитой холбоотой гэл ингээд эдгээр бүгдээрээ мэрэгжлийн бус одоо ингээд нөгөө нэг байгаагийн асуудал нь яг өнөөдөр одоо манай хот төлөвлөлтөнд ингээ гараад ирсэн. Тэгмээд энэ бүх газрууд ер нь бол нэгдүгээр бүгднийг цэгцэнд оруулах хэрэгтэй, бүтцийн шинжилгээ хийх хэрэгтэй, хоёрдугаарт бүгд мэрэгжлийн албан тушаалуудыг яг мэрэгжлийн хүмүүсийг тавьдаг болох хэрэгтэй. Тэр дундаа
одоо ингээд төрийн албан хаасан 4 жил 8 жил гэдэг иймэрхүү сонин шаардлагыг одоо жишээ нь болох хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэг хэрвээ ингээд одоо жишээ нь өнөөдөр намайг би 20 жилийн туршлагатай ингээд бүтээн байгуулалтын салбар, барилгын салбар, хотын байгуулалтын салбарт ажиллаад ингээд Монгол гадаадгүй ингээд зөвлөж явжгаад ирсэн хүнийг намайг төрийн албаны 1-2 жилийн туршлагатай гээд шууд мэрэгчлэтнэр ингээд оруулна гэвэл би ажиллахгүй байхгүй юу? Тэ энэ бол үнэн шүү дээ, тий. Юу гэж би ажиллаад миний дээтэй тал юу ч мэдэхгүй нэг юм төрийн албанда 4 жил ажилласан жоох хүүхэд даргыг хийх юм бол энэ угаасаа ингээд авцалтаагүй зүйл шүү дээ, тий. Тэгээд хоёрдугаар тэгэхээр миний одоо жишээ нь ингээд туршлагыг дүүцүүлдэг байх хэрэгтэй. Ер нь бол нэгдүгээр тэгжиж бид нэр мэрэгжлийн хүмүүсийг тэр талбарт тавина. Хоёрдугаарт яг тэр хүнээ тавьж байгаа энэ удирдлагууд нь өөрсдөө яалтчгүй яг мэрэгжлийн хүмүүсийг нь мэрэгжлийнх нь албан тушаалан дээр авдаг баймаар байгаа байхгүй. Одоо энэ ингээд өөрсдийнхөө улс төр парламент нам засаг юу гэдэг те тэр дотроо тэр улс төрчдөө янз бүрийнх нь ингээд улс төрийн туршлагаар нь ч юм уу төрийн албан туршлагаар нь тавьд юм байгаа. Тэрнээс доошох мэрэгжлийн албан тушаалуудыг яг мэрэгжлийн хүн тавьдаг болтол нь одоо ийм мэрит зарчмыг оруулж ирэх хэрэгтэй байгаа. Тэгээд дүүцүүлэлтийг оруулж ирээд тэгээ ингээд яг ийм замын одоо ингээд төлөвлөлтийн ажлыг замын инженерүүд нь гаргадаг тий. Яг хөдөлгөөн тээвэр төлөвлөлтийн ажлыг нь тээврийн инженер гаргадаг. Эдгээрийн дата талын нийт төлөвлөлтийн ажлыг нь хот төлөвлөгч нь гаргадаг. Эдгээр нь хоорондоо нийлээд ингээд ажилладаг тий. Тэгээд тэндээс гарсан шийдвэрийг зөвхөн хотын дарга өөрөө баталгаажуулж явдаг л ийм байх хэвээр процесс ахгүй. Монголоос өөр газар бүгдээр ийм систем нь ерөөсөө энэ 4 жил тутамд нэг засаглал солигдоод л штэ. За бүр ерөнхий сайд засгийн газар бол бараг жил ч юм уу 2 жил ч юм уу настай байна гэдэг чинь докторгүй байгаатай бол санал нэг байна. Гэхдээ энэ бүхнийг толгойлоод одоо нөгөө сонгогч нарын итгэлийг аваад сонгогдоод байгаа нам чинь ардын нам штэ. Ер нь улмаа яг үзэл санааны хувьд одоо энэ их хэмжээний өргөн мэдлэг цар хүрээтэй болцсон байна штэ. Улс төрийн хувьд анализ хийх дүгнэлтийн юм чадвар өндөртэй байна. Тэгэхээр зэрэг ер нь үзэл санааны хувьд яг аль намыг дэмждгийн аль нь одоо илүү энэ нийгмийг авч явж чадна гэж боддог вэ? Эхлээд намууд үзэл санаатай юу гэдгээс эхлэх байх гэж бодож байна. Тэгээ бидэд 2000 одоо Норвеч 2025 оны 3 сард л ингээд скандал болоод бүх нийтээр ч юм уу ингээд одоо ингээд 80 настай өвөө хүртэл ч юм уу ингээд 60 настай өвөөч хүртэл ч юм уу ингээд мэддэг болчихж байгаа болохоос биш. Өмнө нь бол ингээд нэг 100 гаруй мянган дагагчтай бидэд сошиал медиагийн контент хийдэг залуучуудаа хүрдэг тийм л сувг байсан. Тэр үедээсэндээ бидэд улс төрийн маш олон идэвхтэй бичлэгүүд хийжсэн. Бидэд жагсаал болгон дээр каверлж ирсэн. Тэгээ тухайн үед бидэд нэг ийм бичлэг хийжсэн. Сонгуулийн 2023 он гэж сонгуулиас жилийн өмнө. Сонгуулийн тухай хууль яригдчихсэн байлаа. Тэгээ бидэд юу гэжсэн бэ гэхээр Монголд ер нь нам байхгүй. За нам байхгүй шалтгаан нь бол нэгдүгээрт арчилсан намд бол одоо жишээлх юм бол ив нэгдэл алгаа тий. За хоёрдугаарт одоо ардын намд бол үзэл санаа гэж алгаа тий эрх ашигла гэж байна. За хүн нам гэдэг бол систем алга хүний нууц залгаж гэдэг юм тий. Ингэж ярьж исэн. Тэгэд би энэ үеийг хөрслөгцсөн гэж бас яхаар бодохгүй байгаа. Гэхдээ мэдээч одоо өмнө байсныг бодох юм бол маш олон ингээд том нэг нүүдэл явдлуудын ардаас арчилсан нам бол ив нэгдэл бас арай дэртэж ах шиг байна. Нөгөө талаасаа бас ардын намын тоглоом дотор яриа багардаг болчихж байгаа шиг байна. Тоглоомд нь тий. Нөгөө талаасаа дахиад ардын нам ямар байсан тэр чигээрэл байгаа гэж бодож байгаа би. Мэдээч одоо хүмүүс нөхөрлөгдөж байгаа байх. Гэхдээ хуучин байсан ардын нам дарагдагсан соёл тий. Тэгэл хантай арх угаал нэгнийг магтаал явдаг байсан тэр улс төрийн Монголын соёл одоо хөгжлөгдөөгүй байх. Тэгээд улс төрд байдаг залуучууд нь ч би дээрдэн гэж юусэн бодохгүй байгаа. Манай үеийн одоо шилхэн бол энэ намууд руу аль альныхаа залуучуудын байгууллагаар зөндөөх ороод эхэлсэн байна. Тэгээд би тэнд байгаа залуучуудыг харахад ч гэсэндээ энэ улс төрийн соёл, улс төрийн хүмүүсийн одоо өмцөлөө үзэл амтлаа ярих ашигасаа одоо ингээд дэнслээд одоо өмцөлөө сонгох тэр сонголтыг чадвар сайжирсан гэж юусэн бодохгүй байна. Тийм болохоор би бол айл нэг нам дээр нь энтер гэсэн юм бол байхгүй байна. Тэгтээ миний улс төрөөс л бол жоохон байхын сонголтоо хийсэн би. Тэгээд 2015 6 нас ахуулаад ер нь яг сонгогдол либерал үзэл хөндлөлтэй барууны. Тэгээд манай монголчууд бас нэг ингэдгийн ялангуяа нөгөө тэр оюутлын асуудал дээр хамгийн их дэгсдэж хөөрж байгаа хүмүүс барууныг гэхлээр баруун зүг ингэж бодоод байдаг.
Тий, тэгээд тэр нь одоо шилхэн юм Америк дагсан улс төрчд нь барууны эсвэл нөгөөдөл нь зүүнний ч юм уу тий. Тэгж их аюух одоо гэтэл Америк чинь популяцны буюу ингээ хүн ам аргалаар аюу их зүгний үзлэр нөлөө бас маш ихтэй орон байдаг ч юм уу тий. Тэгэнгүүт барууны гэдгийг нөө үзэгчдэд зориулж тайлбарлах юм бол улс төрийн одоо үзлэр мэдрэлийн тэнхлэг дотроо арай илүү эдийн засгийн эрхчлөө за илүү бага татварлах тухай, төрийн оролцоо айгүй их бага байлгах тухай, за нэмээд дээрс нь улс төрийн эрх мэдлийг институтуудаас тухайн нэг субъектээс илүү бага байлгах тухай, тараанд байршуулах тухай, за зарим тохиолдолд хууль эрх зүйн орчин журамлалтуудыг илүү бага гаргах тухай ойлголт. За яагаад ингэж бага адилхан савраа тат гэдэг үзэг гаргаад байгаа вэ гэхлээр бүр хувийн эрхчлөөний философи нь объективизм буюу өөрөө өөрийнхөө амьдралыг шийдэх гэдэг үзэл баримтлаас гаралтай. Цаашлаад эдийн засгийн эрхчлөө яриад байгаа шалтгаан нь зүгээр л одоо бид нар одоо ковидын үеэр Pfizer гэл вакцины тоолбоцсон асуудал гараад ирж байгаа. Гэтэл Pfizer гэдэг компани бол Америк нэгдсэн улсын эрүүл мэндийн салбарын хамгийн өндөр хэмжээний ингээд манипуляц хийдэг хамгийн өндөр хэмжээний корпоратизм буюу тухайн төрдөө корпорацийн зүгээс нөлөөлөх хууль журмалтууд гаргуулах өөрсдөө давуу байдал олгох талаасаа нөлөөлдөг компаниудын нэг багч шиний. Тийм учраас тэрнтэй холбоотой скандалууд агиух гараад чимээг болж дарагдаад байгаа ч гэдэг юм тий. Тэгэнгүүт энэ нь яавал багасд юм бэ гэхэлэр төр тэгж оромлох эрх мэдэл илүү бага байвал багасдаг ч гэдэг юм. Ингээд айгүй их нюансууд байгаа. Тэгээд үндсэн бол асуудал нь тийм учраас тэндээ итгэдэг учраас би бол барууны буюу одоо сонгодог либерал үзэл баримталтай гэж өөрийгөө тодорхойлж байгаа. Тэгээд тэр чиглэлээрээ ч гэсэндээ одоо Монголд байгаа залуучууд тэр үзэл баримталтай залуучуудтайгаа одоо санаа нэгдэж явдаг. За нэмээд дээрээс нь тэр чиглэлийн намууд гарч ирвэл аль болох дэмжих боломжтой бодолтой байдаг ч гэдэг юм уу тий. Аль болох оролцох хүсэлтэй байдаг ч гэдэг юм уу тийм байдаг. Тэгээд одоогийн байдлаар бол одоо ингээд нөхцөл байдал одоо ингээд цаг хугацаа би өөрийгөө улс төрд бэлэн биш гэж бодож байгаагаас хамаарат би улс төрийн намын гишүүнжил байхгүй. Сонголт хийгээг байгаа. Тий. Тэгэхээр зэрэг энэ либерал ардчилсан ном гэл одоо уг нь сонголтоо хүмүүс хийх ёстой шүү дээ. Бид нарт эрхчлөө, эдийн засгийн эрхчлөөг олгож гин бүх юмны эрхчлөөг олгож гин гэдгийг бол бүх тухамсарлаж мэддэг. Гэхдээ сонголт тийш очихгүй байна. Шалтгаан нь бол ардчилсан намыг эрхчлөө олгоё гэдэг юм гэдгээс эхлэх ёстой шүү. Бах гэж боддог байна. Тэгээ одоо жишээлх юм бол хүүхдийн мөнгөд ардчилсан ном эхлээс гэдэг ч юм уу те. Одоо ингээд ихэнх одоо юу гэдгийг баялагын тэгшүүрэлт холбоотой популистууд ардчилсан ном их. За хамгийн хүчтэй л биш баг. Гэхдээ одоо 2010-ад оны улс төрч нарын хамгийн хүчтэй нь бол тэгтээ ардчилсан намын популистууд. Хэлбэгдүүрж ерөнхийлөгч Монголд одоо ирсэн байна гэж сураг шуумд уулзж байгаа шүү гэсэн. Хэлбэгдүүрж ерөнхийлөгчийг бол би популист гэж хэлнэ. Ер нь бол маш том популист байсан гэж хэлнэ. Тэгээд би одоо улс төрийн зарим нэг соёлын хувьд бол авах талууд байгаа байх. Гэхдээ тэр хүний популизм бол Монголд хороо хийцэн гэж боддог. Тэр хүний популизмыг дагсан улс төрч нар нод ардын намаас гарч ирсэн гэж би боддог. Тийм болохоор би ардчилсан намыг тийм амар лаг эрхчлөөний ном гэж бас бодохгүй байна. Тийм учраас одоогийн байдлаар тийшээ сонголтоо хийхгүй байгаа бах гэж бодож байна. Гэхдээ би ардчилсан намыг сайжирж байгаа гэж бодож байгаа. Тийм. Маш сайн дэрдэж байгаа гэж бодож байгаа. Маш чухал нюанс гаргаж ирж байна. Яг хүмүүсийн сонголт хийхгүй байгаа шалтгаан дээр бас дүгнэлт хийх хэрэгтэй одоо намайг. Тэгэхээр энд бол одоо бас залуучдын төлөөлөл үгээлж штэ. Шалтгаан шүү. Яа. Яаж ч би одоо найлал намаас нь айгүй олон ингээд хүмүүс одоо зарим ингээд хүндэлдэг хүмүүс бас байдаг одоо ингээд Монголын улс төрчин 126 одоо юм мангас гараа суудсан юм угаасаа байхгүй шүү дээ. Тэгэл 126 гэдэг чинь энэ 3 сая хүний жижигсгсэн 126 л байгаа шүү дээ яг үнэндээ тий. Бид нарт нэг наараа байна Монголдас тий гэд одоо 3 сая гэж бодохоор чинь тий нэг 200 300 мянган наараа бас байгаа шүү дээ. Монголчууд өөрсдөө бас тийм шүү дээ. Тэгээд жижигсгсэн Монгол улсад тэр 126 ч юм байна шүү дээ. Тэр дотор эрдэмтэн байгаа, мундаг хүмүүс байгаа. Тийм эрдэмтэн төлөөлөл тий. За тэгэхээр одоо хоёулаа намууд бол ялцчгүй одоо энэ улс орон яаж явах юм, засаглал ямар байх юм гэдэг шийдээд байгаа юм нэ. Тийм. Гэхдээ хамгийн том оролцоотой хэсэг бол иргэний нийгэм байдаг. Иргэний нийгэм иргэд юу нь ямар байна өнөөгийн. Манай улсын чинь ихэнх залуучууд байгаа. Нийгэм маань юу нь ямар байна. Би бол ихэнх залуучууд байгаа нь бидний хувьд амар хацтай гэж бодож байгаа. Яагаад би тэгж бодож байгаа вэ гэхлээр одоо ингээд бид тэ сонгуулийн итгэв ярихлаар ингээд залуучууд саналаа өгдөгөө баг залуучууд ингээд энэ сонгуул буруу явж байгаагийн гол ингээд хоргай тий дандаа тэгдэг. Гэтэ датаг нарахлаар болохоор залуучууд өгд юм билээ.
65-аас дээш нас за боли 55-аас дээш насныхаа ингээд 90% ч юм уу 87% ч юм уу ингээд саналаа өгсөн байгаад тэр нийт саналаа өгсөн 55-аас дээш насныхны тоо 18-аас 40 насныхан 70% саналаа өгсөн тэрнийх нь 70% саналаа өгсөн хүмүүсийн тоо хоёрын залуучуудын тоо илүү болно. Залуучууд саналаа хувийн хувьд бага өгөөд байгаа ч гэсэндээ яг өгж байгаа саналын жин дарж байгаа одоо тоо нь бол залуучууд их. Ер нь бол залуучуудын сонголт гарч байгаа юу гарч байгаа. Гэхдээ нэг нюанс байгаа нь энэ нь профессионал тогтолцоон дээр л гарч байгаа. Яагаад гэвэл томсгосон мажигчдаар тогтолцооны тойрог хуваарлтын систем буруу байгаа. Тойрог хуваарлтын систем буруу байгаа гэдэг нь бид нар газар нутаг тэгээд тухайн одоо ирэх барьж байгаа намын лоббигоор тойрог хуваарлж байгаа. За бид нар хаана олон мандат хуваарлал өөрсдөө их судал авч үлдэх үү гэдэг байдлаар тойрог хуваарлт гэж байгаа. Тийм учраас цөөнхөн амтай ирнэ олон мандаттай тойрогд байгаа тийм. 3 аймаг нэгтгээд тэ тэр 3 аймаг нь яг үнэндээ одоо Улаанбаатартайгаа нэг дүүргээс цөөхөн амтай. Тэгсэн ирнэ Улаанбаатартайгаа нэг тэр дүүрг нь 3 гишүүн гаргана. Нөгөө тойрог 10 гаргана. 8 10 гаргана. Энэ нөгөө баланс чинь санал алдагдуулаад байгаа байхгүй. Хөдөө байгаа нэг иргэний санал хотод байгаа нэг залуугийн саналаас илүү жинтэй. Тийм байна. Мажоритараараа. Энэ бидний хамгийн том сонгуулийн алдаа ер нь сонгуулийн хуулийн дээр буюу сонгуулиас жилийн өмнө хилцэгдээд дуусаад батлагдаад байгаа сонгуулийн тухай хуулиас болохоос биш. Тэр том левер нь бол хар машин биш. Тэр том левер нь бол өгөөд байгаа хүмүүсээс биш тийм хүмүүсээс биш. Харин тэр залуучууд саналаа өгөөдөх тэр саналыг нээгдүүлээд байгаа сонгуулийн хуулинд байгаа гэж би бол хэлдэг. Нөгөө талаас сонголчийн боловсролын асуудал байгаа юу гэвэл байгаа. Тэр асуудал гэхдээ бас цаг хугацааны эрхэн шийдэгдэнэ. Бидээчсэндээ энэ асуудал бас хөрөнгө оруулах зорилготой өөрсдөө ингээд кино минортлыг явж байгаа. Тэр нь бас цацагдсан байгаа нэрээ таглам. Тийм. Тэгэхээр одоо ингээд бид нар нэгдүгээр залжууд өгөхгүй байна гэдэг бол хотлаа. Одоо энэ бол үлгэр домог тий. За бас манипуляц. Залуучууд угаасаа өгдөггүй гэдэг блейм хийгээд байгаа байхгүй. Тэгээд тэгэж одоо шүүмжлэхийнхаа хажуугаар бас залуучуудын улс төрийн итгэхийг унгаах зорилго байна. Хоёрдугаар талхлаараа дахиад нэг манипуляц байгаа залуучуудын улс төрийн итгэхийг унгах дахиад нэг манипуляц нь болохоор би сонгуульд оролцохгүй гэдэг инфлюенсерүүд. Оролцож болно. Гэхдээ итгэл үнэмшлэр оролцож болж байгаа хэрэг тий. Хүн дэмжигдэлтэй яа. Эсвэл сонгуульд саналаа өгөхийг уриал та сонгуул гоё зүйл тий. Сонгуул гэдэг чинь гоё гişээс илүү зайлшгүй зүйлээ гэдгийг бас амар хүмүүст ойлгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо ингэ сүүлийн инфлюенсер залуучууд сонгуульд оролцохгүй сонгуулийн тухай контент хийхгүй гэдгээр рефлексдэг болоод байгаа хэрэг. Тэр бол одоо би буруу гэж хэлнэ. За манай залуучууд одоо манай судлаач бас энэ сонгуулийн тал дээр мэдлэг хуримтлуулсан, туршлага хуримтлуулсан кино хүртлийгээд амтсан улмаагийн маань киног үзээд тэгээ өөрийнх нь ярьж байгаа ярианаас бас та бүхэн бити нөлөөлөлт аваараа тий хин нэгний одоо та нарыг итгэхгүй шүү гэсэн муу мэдээнд бити автаарай гэдгийг л одоо хэлэх ёстой байна гэж ойлголоо. Баярлалаа. За тэгээд ер нь бол энэ кино гэдэг рүү чинь бол зайлшгүй асуух ёстой гэж бодсон юм. За энийгээ би нэг бодит жишээдэн дээр хэлээд асууя. Би одоо 2024 оны сонгуульд ардчилсан намаас хойд бус буюу 4-р тойрогт Өвсгөл болгон Орхон аймагт нэр дэвшсэн ганц эмэгтэй байхгүй юу? 8 нэр дэвшигч чинь нэг нь эмэгтэй би байхгүй юу? Ер нь баяр үргэх юм бас шүү дээ тий. Эмэгтэйчүүд байх хэрэгтэй шүү дээ өгөөрэй тий. Дэвшснээр баяр үргэж болоо зааш. Хүний хувьд яагаад сонгуульд ялагдал хүлээдэг шалтгаануудыг бие махбодоор мэдрээд туулцсан байхгүй юу. Тэгээд яг хаа хараахан чинь киног нь үзэж амжаагүй байна. Тэгээд үзнэ. Ер нь энэ киногоор сонгогчд нарт яг юу өгөхийг зорьсон юм? Гол зорилго нь ялагдлын шалтгааныг бол би бүр мэдэрсэн. Гэхдээ энийг бол би ярихгүй байна. Тэгээд би уг нь боломж олдол төр тойрог хуваарлтын асуудлыг ярьчих хүндчий гэж бодсон. Тэгээд бидэд кинонд шингээх гээд бас юм наалтахгүй байсан учраас ярьж удаагүй. Янийг би бол тэгтээ сая асуудлыг энд бас ярьчлаа гэж бодож байна. Ер нь зүгээр манай нэг юм 18-тай дүү дөнгөж анхныхаа сонгуулийг өгөх гээд тэгээд юм комик зурдаг хүүхэд байхгүй. Ажлын шугамар л танилцчихсан юм. Тэгсэн тэр хүүхэд над руу ингэж чадчихад хаа улмахаа ингэж сонгуул удахгүй болох гэж байна. Энэ ер нь яадаг юм бэ? Яах юм бэ? Ер нь юу юм бэ? Би хариулах гээд оролдохгүй юу? Нэр юу гэж чи би. Тэр чадаа тий. Бичээд дуусгах юм байна эсвэл тий. Айгүй хэцүү байхгүй. Тэгээ би
За ийм контент юу хэлээ? Юм болтоогүй тий. Юм болтоогүй тий. А тэгэнгүүт бас нөгөө талаас би өөрөө сонгуул гэж юу юм бэ гэхээр мэдх юм уу? Яг бүр нүрэн тий. Би яг хариулж чадах субъект муу юм уу? Ер нь хариулж чадах субъект гэж байна уу? Байхгүй байсан байхгүй. А тэгээд бодсон юм. За сонгуул гэж юу юм бэ гэдгийг харуулах юм хэрэгтэй байна гэдгийг ойлгоцсон ботцсон. Гэхдээ яа бол мэдэхгүй. Тэгтэл маань ерөнхий редактор ах угаасаа ийм төсөл санаачилсан байсан. Одоо сонгуулийн тухай баримтат кино юмрын сонгуулийн яаж явдгийг тэр пропаганданы яаж явдгийг сонгуулийн одоо сурчлагын хоногуд те яаж өнгөрдгийг сонгуул хүмүүсийн амьдралд яаж нөлөөлдгийг хүмүүс сонгуулаас ямар хүлээлттэй байд юм хөдөө сонгуул яаж өгдгийг саналаа яаж өгдгийг гадаадд саналаа яаж өгдгийг хотод саналаа яаж өгдгийг те насны төлөөлөлд сонгуулийг үгж харж байгаа юм бэ гэдгийг харуулсан кино яа гэдэг санаа гаргацсан. Бидэд продюсерлах тухай бас ярьжсэн. Гэхдээ миний зориг хүрхгүйсэн баг. Чадах байлгүй те. За нэгдүгээр бас санхүүгийн авч нөхцөлөд юу байгаа вэ компани энэ төрөө те. За тэгээд эн чинь одоо сонгуулийн үйлрэл яг үнэндээ те. За бид нар одоо ядаж энэ саналаа өгөхөд нь уриалсан компанид ажил хийгээд одоо хүмүүсийг саналаа өгөхөд нь уриалсан контентууд хийвэл уг нь энэ нөөц нарай ил үр дүнтэй юм уу? Гэж бодожсэн тэгтэл яг бас бодвол дээр энэ зориглож энэ төсөл рүү орсон амарч байсан. Тэгээд ерөн зүгээр харуулахыг зорьсон юм сонгуул гэж юу юм бэ гэдгийг ирээдүйн ямар ч насны сонгогч хариулт авахыг хүсэх юм бол өгөх нэг цэгийн үйлчлэгээ гэдэг шиг нэг цэгээс бүх мэдээлэл авах боломжтой тийм зүйл байгаас гэж байна. Анхнаасаа бол мэдээлэл олох боломжтой л одоо зорилготой л төслөөсөн. Тэрнээс ч одоо тэр барилгааны дараа гарсан сенсацууд шиг нэг тийм 90 сурвалжлах бүтээл гэмт хэрэгэнд олж илрүүлэх тухай байгаагүй. Гэхдээ манай кинон дээр сонгуулийн тухай үйлчилж байгаа маш олон кейс байна. 93 4 кейс гарсан шүү. Тэгээд энэ баримтлагаа хийгдээгүй байсан бол цаг хугацааны үед арай эрт гарах байсан уу? Кино. Эрт гарах байсан. Тэр оныхоо 6 сард гарах байсан байхгүй. Тэгээд тэр баримтлагаа хийгдээс баримтлагаанаас хойш амар их скандалууд болоод бидэд өөрсдөө ч одоо ажиллаа хийх чирчвчдэг болоод тэ нэмээд дээрсэн сэтгэл готрол зарим одоо бол тэр асуудлаас бүрэн чөлөөлөгдөж чадсан уу? Одоо ер нь асуудлуудаас ер нь нэлээд чөлөөлөгдсөн. Одоо тэ санхүүгийн асуудал юм старгайг. Тэ санхүүгийн асуудал бол одоо медиа компаниудын байгаа асуудал. Бас салцсан уу? Салцсан. Одоо баяр хүргээ тэр чинь том амжилт. Тийм. Одоо ер нь бол буцаагаад бидэд нөгөө дахиад хэрэгжил хүргэх ажлууд байгаа мэдээж. Одоо гэр бүлд дэмжигдэлцсэн те буцаагаад тэнд байсан субъектүүдээс хэрэгжил хүргэх ажил байгаа, шүүгдэх ажил байгаа. Яг тэгэхээр энэ чинь нөгөө бидэдийн ажлыг салгартуулсан бүтэн гээд баг сар гаруй хугацаанд бидэдийн бүх тоног төхөөрөмж хурааж аваад өгөөгүй. Тэгээ бид нар ажиллаж чадаагүй. Тэр үе цалингаа тавьж чадахгүй ингээд зөндөх асуудлууд үүсэж байгаа. Тэгээ тэр нөгөө алдагдал нэтрээ тэр цаг хугацаанд алдагдсан боломж өртгийг бид бол одоо төлөвлөх ёстой. Яхаараа ингээд хүссэн үедээ хууль хүчний байгууллага хил мэдээллийн байгууллагуудыг барьж ороод эсвэл юу гэдгийг те одоо ажлыг нь салгартуулаад тэгчээд ямар нэг хариуцлага хүлээхгүй шүүгээл субъект нь зогтохгүй тэгээд институцээрээ нэг хэсэг баалуулаад өнгөрч явах хэрэгтэй гэдэг нэг юм асуудал байна. Хоёрдугаар талаар би ер нь яг энэ төрлийн асуудлуудаас ер нь нэлийн салснууд шалтгаанууд уусаа байгаа. Одоо жишээлбэл 13 14 гэдэг манайхыг шалгаж ирсэн яг одоо цаасан дээрх зүйл ангин. Тэрнээс шууд ингээд гадуур аягүй их олон өөр зүйл ангид явсан шүү дээ. 19 18 тий Орос үндэсний өмнөд ягалан ботрох мөнийтэй тоглоом яасан хийсэн гэл бараг л нөгөө бүхэл зүйл ангийг гадуур яриад сенсацлаад исэн хууль зүйн яамныхан сайд нь. Гэхдээ наана нь бичгэн дээр бидэд харуулахтай болохоор 13 14 гэдэг л цаас оруулж байгаа байхгүй. Тэгээд тэр одоо нөгөө зүйл анги нь өөрөө үндсөлийн цэцэн шийдвэрээр байхгүй болсон. Одоо ямар ч 13 14 тэр угаасаа үндсөөл зөрчсөн зүйл анги байсан. Угаасаа үндсөөл зөрчсөн хуулиар ашиглаад тэнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл маш олон инфлюенсерүүд маш олон одоо хувь хүмүүсийн эрхийг зөрчиж ирсэн байгаа байхгүй. Тэр маань нэг төрт байхгүй болчихсон дэр бол айгүй сайн нааш тааж. Зөв хуулиараа үндсэн хуулиар байхгүй болсон шүү 13 14 тий. За тэгэхээр энэ хүний эрх чөлөө гэдэг сэдвэлээ хоёлоо шууд явж орж байна. Хүн ажиллаа чөлөөтэй ирээд үзэл бодол үгээ хэлээ тий. Жагсаж цуглаад илэрхийлэх бүрэн эрхтэй үндсэн хуулиараа. Гэтэл бид нарыг бүр ингэж зориудаар хааж боосон энэ хууль ер нь бол хилмигдүүлэхээр байв уу? Яг тэр хуулийн байгууллагт очиж шалгуулахад ямар айдас мэдрэмж төрж байна? Ер нь л хангалттай хилмигдүүлэх байх. Гэтэ 13 14 чи хилмигдүүлэлээ гэдэг 450 сая төгрөг оруулна л та. Тэ? Тэгээд яхаа нөгөө. Тэгтэл яг хилмигдүүлнэ тэ. Хамгийн гол нь 13 14-өр юу агаад бүх юм нь хурааж авч агаад шалгаад тэгээд ноотын юм байвал илрүүлээд
өөр зүйл ангиар цаашаа зөвчлөө явчихдаг байхгүй. Тэгээ манай дээр уусаа тийм байхгүй. Бид төөл зөрчсөн юу ч байхгүй. За татвараа жоохон төлөөг удаасан баг. Тэрнээс ч одоо манай дээр бол ямар ч тийм хууль зөрчих хүндлэлтэй боломжтой юм байхгүй. Бас айгүй олон хөрмтөлийн байгууллагууд тухайн үед дэмжиж хилэллийн бах хурал дээр нэржсэн маш олон хүмүүс дэмжиж бидэд дээр бас дуу хоолой өргөжсэн шалтгаан нь бол за эднийх яаж л одоо гинтэр хийв гэжтэй бас ойлгомжтой эн чин эрхчлэн алдчих штэ гэж бат итгэжсэн маш олон хүмүүс байсан учраас тэнд айгүй юм тэмцэл нэгдэлтэй гарсан юм байна. Хэрвээ тийм юм байхгүй бол явуулчихвал юм лээ. Гэхдээ нөгөө талаасаа бас хэлээд байгаа юм. Бид одоо жишээлх юм бол залуу байсных ч юм уу эсвэл хангалттай одоо ингээд хортой байлаар муухай юмнууд нь орж хамжаагүй байсан ч юм уу эсвэл угаасаа орохгүй дээ ч юм уу ямар ч тач бид эдийн нөхцөл байдал дээр бол 13 14-ээр дамжуулаад олж авсан манай бүх бачиг баримт манай бүх одоо гэрээг хулбарлаад аваад үлдсэн. Манай бүх клиентуудыг дуудаж авч болсон. Одоо манай бүх клиент гэдэг нь манайтай гэрээ хийсэн бүх албан байгууллагаас төлөвлөл цагдаагийн байгууллага дээр дуудаж авч болсон. Нэмээд дээрэс нь манай бүх тоног төхөөрөмж бүх файлуудыг хурааж аваад өөрсдөө үзсэн. Үүний ардаас үргэлжлүүлээд одоо хайх шүүх ямар ч хуулийн зөрчсөн алдаатай нотой юм олоогүй учраас бид нар одоо энд байж байгаа. Гэхдээ нэг сэжмээс ийм том хэмжээний үнэлэг шалгалт хийж одоо бүр тэр байгууллагыг уналтанд оруулж залуучуудын зоригийг мохооно гэдэг чинь өөрөө Монголоос ямар хэмжээний дарамтлалтай байгаад байгаа юм шүү. Тэ үндсэндээ. Тийм. Бид нар дарангуулалт байгаа. Тэгээд нэг намын дарангуулалт байгаа. Тэгээд аз болж яг бид эдийн нөгөө скандал одоо ингээд нөгөө скандал буюу шууган дүүлэн шууган гардаг энэ нөгөө тухайн нөхцөл байдал дээр бол тэр нөгөө нэг нам нь хоёр багтсан байсан. Тийм учраас divisive буюу ийм хуваагдaltaй байсан нөхцөл байдал нь өөрөө дарангуулал бас яг амьлах боломжийг бүрдүүлэхгүй байна. Хэрвээ нэг талдаа гарцсан тохиосон байна. Тий, нэг талдаа гарцсан байсан бол дарангуул. Ер нь одоо ч гэсэндээ одоо бол баг нэг талдаа гарцсан шүү дээ. Та юу гэж бодож байна? Ер нь бол энэ хуваагдал Монголын ард түмэнд их ашигтай байсан шүү. Харин тэгтээ та юу гэж бодож байна? Одоо буцаад яг харагдах гадаад байдал нь их цул байх дуртай. Тэгээд ер нь манай арсан нам шиг үзэл санаа нийлэлтэй хэлэх одоо алга ташгүй байх таших энэ нь айгу хэцүү өөр штэ. Бүр яг ингээд нэг хүний дарангуул байдаг, нэг үгээр байдаг, командор байдаг ч гэдэг юм уу. Тэгэхээр та бол одоо гаднаа л нэг болж байгаа харагдах гэж үзэж байна гэж байна. Би бол гаднаа л нэг байна гэж болж харагдаж байгаа. Цаанаа бол дотоод зөрчил нь бол арилааг байгаа л гэж үзэж байна. Тийм. Дотоод зөрчил ажиллаагүй байгаа байх гэхдээ хүчний үед айгүй нэг талд гарчлаа гэж бодож байна. Сая надад ч их сайн л та тийм. Одоо би ингээд улс төр ярихлаар одоо зөвлөгөөж айдаг л болчихлоо юм л та. Дахиад ингээд нөгөө хавж нөгөө дайралт руу ороод ирэх. За гэхдээ ямар ч тач сайн нийслэл нэг талдаа гарч шиг болно лээ. Тэ? За засгийн газар дээр тохиргоо игээд тэнцүү барилт ичих шиг боллоо. Тэнцүүж явах тий. Хүчний хав барилтаар тий. Танилын тэнцвэрлэлцээ барилт ичих шиг боллоо. Улсын хурлын дарга авцсан. Ерхий сайд авцсан. Ингээ харахаар айгүй нэг талдаа хүчүүл нэг талдаа төвөл шүүхэн байгууллага нэтрээ. Айгүй нэг талдаа байх шиг байна. Гэтэ энэ дээр нөгөө ньютрал байх хэвээр институтууд бол дарангуул тазаар тавьж байгаа л та. Одоо ингээ юу гэдэг те шүүх хэрэг зүйл одоо цааны мэдэрсэн одоо цэцч гэдэг юм те. Гэтэ яг одоо ингээ буцаага бүгдэн дээр нь сая миний дурдсан ньютрал байх хэвээр буюу дундыг баримтлах хэвээр институтууд дээр ч гэсэндээ өөлөх юмуд бас байгаа. Гэтэ ямар ч тач нөгөө иймэрхүү институтууд байгаа гэдэг маань арчилсан байгаа гэдэг юм бас жоохон чүчүүд баталгаа. Нэмээд дээрэс нь бас маш сайн хуваарлагдсан, хуваарлалттай хуваагдсан нэмээд дээрэс нь тэнцвэртэй парламенттай байгаа азуулж. Нэмээд дээрсэн сөрөгч нөгөө талтай байгаа. Тэгээд би тэрэнд баярлж байгаа. Гэхдээ бас дахиад ерөнхийлөгчийн сонгуул дээр харагдана л та. Яг үнэхээр бас яг сөрөгч мөн үү гэдэг нь бас болж байна уугүй гэдэг бол дүнгээ тавилна л та. За тэгэхээр ард түмэн бол нүдтэй байхгүй юу? Олны одоо тэр оноолт шүүлт гэдэг чинь амар одоо өндөр байдаг. Тэрийг бол ус төрч нарт хэдийлэн одоо мэдрэхгүй мэдрэмжээ алдчих гэдэг юм ингэж харагдаад байгаа. За энийг би юу асуух гээд байна вэ гэхээр одоо нийслэл дээр нэг талдаа гарцсан засгийг одоо тэнцүү хуваацсан ч гэдэг юм ингээд нөгөө өмнөх хідэн биенээ одоо хідэн тэр бумаар ийцэн хэдий их найдаар ийцэн гэ баахан мэдээлэлцэн усууд буцаад бидрийг удирдахаар энэ одоо нөгөө шудраа тогтолцоо. Ивэлж байгаа да гар барьж байгаа да. Тийм ингээд бидний хитрхий дорд үзээд байна л та. Тэгээ энэ тэр өмнө. Тэгэл тийм штэ. Тэгээд
өөр яг одоо бас яах юм те жишээлх юм бол ийм байгаа кейс болгон дээр нь хин нэгэн гараал дахиад байнга чигсэх юм уу? Эсвэл яах юм те бас айгүй хэцүү баг. Гэтэ ямар ч тач биднийг бол ард үзэж байгаа ас үзэгдэл би бол мөн гэж хэлнэ. Байл тантай яг санал нэг байна. Тийм бас нөгөө талаасаа яагаад нэгэ нөгөө хариуцлагыг нь тулгаж гүйцэхгүй байна гэдгийг бас гайхаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө том хэмжээний одоо хулгайн бүлэглэл бүр бүгдийг хамарцсан болов. Энэ донд ер нь шудраг хүн байхгүй болсон юм шүү. Тийм тэгэхээр бас өрөөсгөл л дөө. Одоо яг тэгэхээр айгүй шинэ улс төрчнөр байгаа. Тийм. Айгүй шинэ улс төрчнөр байгаа. Тэгээд бүлэглэлээс ангид байхыг хичээж байгаа айгүй хүмүүс байгаа. Тэгээд би л хувьдаа тэгж айгүй их итгэж байгаа. За энэ итгэл. Тэгээд маш гэгээлэг болж байгаа. Ер нь Монголын улс төр амар гоё болж байгаа. Би бол бүр ингээд за ер нь гайгүй өөрчлөгдөх юм дэ гэж бодож байгаа. Гэтэ мэдээж бас өргөс авч байгаа юм шиг биш. Гэхдээ би бол амар юм эрэг бодолтой байгаа. Вау, нэг үе явахад бас өөрчлөлтлөө шүү. Гişүүд нарийн өөр дуурдаг болчихлоо шүү. За нэг үе явахад нам болгонд бас нэг шүглүүлэгч нартай болчихлоо шүү гэдэг юм бодолтой байгаа. Нөгөө талаасаа тэр шүглүүлэгч нар ч гэсэндээ улс төрийн карьер хийхэд бол багсаг ингээд юм ингэж магадгүй. Тэ эцсийн үндэ бол сайжирч байгаа юу сайжирч байгаа. Азууч популист нь хааруул төгсөн популистууд гардаг боллоо тий. За тоглоомш. Энэ популистууд гэж хэлэх юм. Гэхдээ яг ер нь хамгийн том популистууд ягаад бүгд хааруулдаг юм бол нэр басан сая. За. Сонсохоор асчаарай бодлоо. Тий, одоо ингээд сонсохоор харахаар зөв ч юм шиг юм ярьдаг штэ. Тий, яад энийг буцаад одоо ард түмний талд дуурч байгаа хүмүүсийг популист гэж цоллоод, үндэсний үзэлтэн гэж цоллоод хэлхий бас их харлуулах юм механизм яваад байна л да. Энэ гоо бид гэж бодох байна. Яагаад гэвэл хит харлуулад байгаа мó гэдгээс эхэллээ л да тий. Хит харлуулад байгаа юм. 40 хүрээгүй чуулганы танхим руу одоо юм тусал залгуулсан туслаа бариад орохвол би тэрийг бол одоо популизм гэж хэлнэ тий. Иргэдэд олон нийтэд таалагдах өнцгөө барьж ийн гэж хэлнэ. Тий. Юу гэх юм ингээд нөгөө популизм л байгаа хгүй. Яг үнэндээ одоо ингээд хамгийн энгийн жишээнүүд тий. Одоо жишээлбэл Оюун Эрдэнэ гэдэг хүнийг би популистээс ингэж хэлнэ тий. Одоо жишээлх юм бол талбай дүүрэн хүмүүс цуглуулад заримыг нь хөлсөөр авчирч ирээд тэгээд Монгол гэр бариад тэгснэ төрийн ордон руу дайрж орж урд өмнө нь долоож ярьслах гэдэг байсан ахыхаа ширээ рүү зөхиод тэгээд гадаа дээлтэй тэгээ би огт ямар ч ингээ юмны дарга сайд болохгүй би бүр байнгын орны ч дарга болохгүй гэж хэлээд ордон руу орж ироод тэгээд ерхий сайд болоод гараад ирэхийг би популизм гэж хэлнэ тий. Эсвэл юу гэдгийг Монголын хамгийн том эрхчлөөнийхэн туг талбай болсон намын удирдахжсэн тий намын удирдахчаад за нэмээд дээрэс нь Монголын хамгийн том эрхчлөөнийхэн бэлэг тэмдэг болсон жагсаалыг нь удирдах явсан хүн тий хамгийн их эдийн засгийн эрхчлөө ярих хэвээр баруун төвийн үүсэл баримталтай гэж одоо ингээд өөрсдийнхөө хуралдаж тогтсон намынхаа ингээд үүсэл баримтлал дүрэн дээрээ бичсэн хүн хүүхдийн мөнгө санаачлахыг би популизм гэж хэлнэ. Тэгээ би тэдний бүгдийн популистууд л гэж хэлнэ. Гэхдээ нийгмийн халамж гэдэг юм байх ёстой юм шүү. Тийм одоо нийгмийн халамж байх ёстой юу байх ёстой л гэдэг. Бид кинон дээр хэлсэн нийгмийн халамжтай холбоотой юм өнцгүүд гаргасан. Тэгээ та бас боломжтой үзээрэй. Бид тэгэхдээ ямар ч тач нийгмийн халамж огт байх гэсгүй гэж бол хэлэхгүй. Нийгмийн халамж байх ёстой газартаа байх ёстой. Тэгээ тэр нь хүрхстэй хүмүүстэй хүрдэг байх ёстой. Тэн дахиад таны ирсэн нөгөө хяналтын асуудал яригдана. Одоо бид хэлэхлээр нөгөө давхарцсан цагаар 2.2 сая хүн халамж авч байгаа. Аимшигтай. Том тооштой. Тийм, амар том тоо байхгүй. Тэгэхээр манайх угаасаа нөгөө удирдах байгаа намынхаа гол үзэл баримтлалын дагуу халамжийн системийг хэмжиж тэнгууд сонгуул санал өгдөг хүмүүсийн тооч марыг тэр авцсан шүү дээ. Тийм. Би яг түрүү нөгөө сонгуульд явж би махадраа мэдэрсэн гэдэг нэг хамгийн том шалтгааныг танаа кинонд гаргасан юм байна гэж ойлголоо. Энэ юу гэхээр тойргийн хуваарлт шудраг бас юм байлээ. Би одоо жишээлбэл тэнд 210 мянган сонгогчтой томсгосон тэр том аймагуд дээр үзээд 47 сумын 42 сумаар нь 17 хоног тойрч байгаа хгүй бид нар. Яаж бид нэр сонгогч нартайгаа уулзах юм, яаж бид нар танигдах юм те боломжгүй. За тэгтээ одоо энэ том намын
бас ач буйнаар гişүүдийн сонгогч нарын одоо ардчилсан үзэл санаатай хүмүүсийн дэмжлэгээр 34,000 хүний санал авсан байхгүй юу. Вау. Гэхдээ энд одоо 15 Өөр тойрогт бол сонгогдох тоош тий. Ингээд яг энэгээр харьцуулаад чамаа хэлэнгүүт би сая окей тийм шүү дээ. Яг энэ бол хамгийн том шалтгаан гэж бодсон. Тийм. Энтэй холбоотой юм даа жишээлбэл жижиг намууд яаж 17 хоногт сонгуулийн сурталчилгааг амждаг вэ? За жижиг намуудаас сонгуулийн сурталчилгааг амжиж байгаа хүмүүс нь зөвхөн хуучин инфлюенсерүүд үнэхээр өөр том улс төрч нар ч юм уу тий. Аль хэзээ ингээд өмнө нь том фолловер бейстэй улс төрч нар л байна. Шин залуу улс төрч нар эсвэл шинээр сонгогдохыг зорж байгаа улс төрч нар жижиг намуудад ямар ч юм сонгуулийн одоо хитрхи том тойрогт газар нутгийн хитрхи том тойрогт. Тэгээд маш өндөр зардалтай сонгуулийг боломж байхгүй тухай яаж том мөнгөтэй улс төрч нар нь стадион дүүргдэг тухай ингээд бид нар бүгдийг нь ер нь харуулсан. За тэгэхээр тэр кино бол мэдээж дараагийн одоо энэ 27 28 оны сонгуульд нөлөөгөө үзүүлэх баха. Би л баяртай шүү. Баярлалаа. За тэгээд би нэвтрүүлэг ярилцлага эхлэхдээ эх орондоо хайртай юу гэдэг асуултыг тавьсан. За Монгол хүн болгон эх орондоо хайртай гэж хариулж чадна. Бид нэр энэ бол иргэн болж төрсний үүрэг. Тэгээд тэр тусмаа бид нар одоо Басад Ахмад үе рүүгээ явж гэн. Залуу үедээ илүү хайртай. Та нар маань илүү их одоо сонор соргог сэрэг байж яг саяны ярьсан жишээ шиг ямар нэгэн одоо үзэл суртал ямар нэгэн мөнгөний нөлөөлөлт автаагүй байсныхаа үр дүнд өнөөдөр ингээ гоё зоригтой яриа сууж байна. Хэрвээ одоо матгүй хэл мэдээл энэ чагсаал цуглаан хин нэгний хараат байсан бол өнөөдөр мэдээ бас эвгүй байдалд орсон сууж байгаа. Тэгэхээр бид нар бол та нарт хайртай шүү. Залуу юм улам сайхан шудраг байгаараа зарчимтай байгаараа гэдгийг хүсэж байна. За тэгээд ер нь хоёлаа яриагаа өндөрлөгт өгч байна да. Одоо улмаа маань ирээдүг, Монголынхаа ирээдүг юу гэж харж байна? Залуучууд маань их гадагшаач хэлээд байна. Яг энэ таатай орчин бүрдэж өгөхгүй байгаа нөхцөл байдлыг одоо улс төрчнөрт зориулаад нэг нь битээр улс төрийн сэдвтэй ярьсан юм чи зориулаад ингээ биднэрт нэг ийм л орчин, ийм л нөхцөл эх орн нь ийм л байдаг. Эндээ сайхан амьдрах гэдэг наа. Brain drain буюу тархины шахагдалт гэдэг ойлголт байдаг. Тэгээд тархины шахагдалт гэдэг нь том зургаараа ямар үгүй гэхлээр Монголд төрөөд 2 Монгол хүний дундаас гараад бид түрүүн Монгол тартай гэдэг тухай ярьж байгаа тест. За ингээд Монгол хүмүүсийн төлсөн татврын мөнгөөр улсын сургуульд төгсөөд 12 жил те. Хувийн сургууль төгссөн ч Монгол хүмүүсийн татврын мөнгө тэр хувийн сургуулийн шин данс руу ордог штэ. Бас хүмүүс мэддэггүй юм шиг байгаа. Би та нарын мөнгөөр сурцсан юм марцсан. Ингээд хувийн сургууль төгссөн хүмүүс гүү байхгүй те. Нэмээд Монгол хүмүүсийн тавьсан замаар явж сургуультай аваад те. Монголын татврын мөнгөөр. Монгол хүмүүсийн тавьсан одоо ингээд нийтийн тээвэрт нь суугаад эсвэл те. Ингээд бид нар битүүн ингээд Монголын ингээд хөрөнгө оруулалт нэг хүүхэд нэг ингээд төгсөгч гаргах болгонд монголчуудын хөрөнгө оруулалт явж байгаа юм. Тэгээд зарим нь засгийн газрын тэтгэлэг аваад те Монгол татвар төлөгчдийн мөнгөөр гадагшаа сураа буцаж орж байна. Тэгээ ингэж хөрөнгө оруулалт авч авсан хүн төгсөнгүүтээ гадааддаа ажиллаж ивэл энэ эдийн засгийн дүнгээрээ тархины шахагдалт болоод орж ирээд байгаа. Энэ зүйл айгүй их байсан уу байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ буцаагаад Монгол руугаа ирж эх орондоо ажиллаж байгаа мундаг болсон хүчин залуучууд ах эгч нар маш их болж байна. Бид нар айгүй их баяртай байгаа. Тэгээд одоо жишээлбэл би 2 л жишээ дурдъя гэж бодож байна. Би нэг нь л болохоор одоо нийт алтан жишээ хийж байгаа юм. Тэгээд би тэрийг бол бас айгүй хэрэгтэй кейс гэж бодож байгаа. Сая бас оюутлагын юуд дээр оролцох шиг бол. Одоо ингээд намайг улс төрч марцсан болгоо явчихын. Тэр хүн улс төрийн алтан тушаалтан биш. Улс төрийн алтан тушаал ашдаггүй. Томилгооны алтан тушаал дээр байгаа. Тэм учраас би магтчихъя. Тэгээд дараа төвчм шиг юм л мэдгүй шүү. Тэгээд хулан гэдэг чинь би бүр хуучин ковидын үеэр Clubhouse-аар дамжуулсан найзуудалчсан. Тэгэнгүүт мань хүн бол ялчгүй HSBC гэдэг одоо дэлхийн хамгийн том банкнуудын нэгт ажилладаг байсан. Тэгээд нэлээд өндөр алтан тушаалд ажилладаг байсан. Тэгээд Монголд ирээд бас залуучууд санхүүгийн боловсрал за тэр дундаа бүр яг мэрэгсэн одоо санхүүгийн шинжээч хөрөнгө оруулалтын шинжээч болоход нь тусалсан зам заадаг одоо тийм инфляцийн үүрэг гүйцэтгэдэг байж байгаад саяхнаас бас сангийн амд дэд цадиж байгаа юм хэмжтэй байгаа. Жишээлбэл энэ бол амар том тархины шахагдалтын эсрэг жишээ гэж бодож байна. За нөгөөдрийн жишээлхэн бол мандуул гэдээ бас нэг ах байгаа. Тэгээ мандуулахын хувьд болохоор SBI Holding гэж Японы хамгийн том дижитал банкинг цахим одоо санхүүгийн үйлчлэг үзүүлдэг байгууллагын
одоо дэлхийд алдартай санхүүгийн одоо мундаг хөрөнгө оруулагчийн яг CEO оффист нь доор нь ажилладаг байсан. Хүн одоо Монголд буцаж ирээд эх орондоо хөрөнгө оруулалт хийгээд. Тэгээ энэ хүн бас ингээ Монголд одоо хэдэн сая доллар, олон 10 сая долларын ингээ хөрөнгө оруулалт татхад нөлөө үзүүлж ирсэн юм ч гэдэг тийм. Тэнгүүт ингээд гоё сонсогдсон. бид нар ингээд амар гой залуучууд Монголд ирээд нөгөө талдаа нөгөө гарч байгаа ч гэсэндээ гадагшаа гэдэг байгаа ч гэсэндээ буцаа Монголд ирж байгаа айгүй олон гой залуучууд байгаа байхгүй. Тэгээ бид нар тэднийг айгүй их анзаарах хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээд энэ залуучууд сулмал болсон. Тэгээ Монголд эдгэшхийн тулд эх орондоо уусахын тулд айгүй хугацаа зарах бах энэ мундаг ах эгч нар маань. Гэхдээ дахиад уусахын тулд төвчээр хэрэгтэй байна. Тэгээд тэгж төвчих нь жинхэнэ эх орондоо хайртай юугүй гэдгийнх нь шалгуур болох байх гэж бодож байна. Тэгэхээр ямар тач би тийм мундаг ах эгч нар залуучууд найзууд илүү олноор орж ирээсэй тэгээ ажилласаа зөрөгтэй байгаасаа тэсээсэй тэсчүүлдээсэй гэж бодож байна. Баярлалаа. Гоё. Маш гоё сэтгэлээ хэллээ тий. Одоо бид нар бол байгалийн баялагийг шүтэж бас хитэх ингэж одоо тийш анхаарлаа хандуулдаг. Гэтэл бидний үндэсний маань хамгийн том баялаг бол залуучууд, хүүхдүүд, ирээдүйн минь юм. Тэгээ ирээдүйг гэрэлтэй авах болтугай. Дүүдээ ажилтнаа амжилт хүсье. Баярлалаа.